Тосгоны жигжиг эпизод 4 эхэллээ. 4-р дугаар. За өнөөдрийн дугаараар хоёлаа сонирхдаг спортын талаар ярилцсанаа. Тэгээд спорт өөрөө хүнд ямар хичээлийг бас суулгаж өгдөг вэ гэдгийг бас давхар ярмаар санагдаад. За одоо хамгийн хүнд зүгээр шууд сонирхож байгаа спортуудаас яриа явъя л та. Миний өгш одоо яг ямар спортод дуртай байна? Юуг хамгийн их үзэж байна? Одоо жишээлбэл өөрөө тоглодог спорт байна уу? Байхгүй шүү дээ. Спортоор бол хичээлдэггүй. Хичээлдэггүй. Угаасаа нэг тийм гачин үед төрсэн юм чи тий. За. Гэхдээ бол би баг хата хөл бөмбөг тоглодог байсан. Чи бол сакс тоглоод байсан. Тий. Би болохоор хальтайлт тоглосон. 10 жил тахтаа нэг тоглосон. 1 жил юу бэлтгэл хийсэн. Тэгээд юу коллежд ороод бас нэг хагас үлрэл бэлтгэл хийж үзсэн. За. 10 жилийнх бол айгүй сайн баг байсан. Тэнд нөгөө клуб тоглолт хүүхдүүд байсан. Спортын мастер цолтой хаалгачтай тэгээд нэг товтлогчтой байсан. Дуусын авралт ордог гэсэн юм. Ордоггүй. Би бол орохгүй шүү дээ. Би зөвхөн хөл бөмбөг үзээл тэднүүсийн хаар тэгээд би бол хизээч гарахгүй гараад. Дандаа сэлгэнээс гарахгүй. Тийм л байсан. Гэхдээ жигүүрийн хамгаалагч л. За. Одоо тэгээ ямар спорт үзэж байна? Одоо бас хөл бөмбөг үзээд саксыг бол нэг нүдэрээ ч үздэг. Анхнаасаа нэг сонирхож байгаагүй. Харин сүүлийн үед газрын теннис их гоё юм шиг санагдаад байна. Газрын теннис тий. Тий. За хөл газрын теннисэн дээр за хөл бөмбөг дээр дуртай баг клубын хэмжээнд, улсын хэмжээнд тэгээд газрын теннисээр дэмждэг ч юм үздэг тамирчин. Газрын теннисэн дээр би дэмждэг тамирчин байхгүй зүгээр биеийг хараад их гоё юм даа л гэж байна. Яасан ч гоё хөл бөхсдээ хүүхдүүд. Яасан ч гоё мөр зүртэй. Зүгээр эмгтэй тамирчдын биеийг нарах гэж үзчихэж. Яг араас нь ингээ харалт юм л шүү дээ. План нь бол тэгж байгаа бол та. За хөл бөмбөгөн дээр тэгвэл. Хөл бөмбөг бол улаан Манчестер шүү дээ. Улаан Манчестер Юнайтед. Үнэхээр хэдэн оноос хойш дэмжиж байна? Гоё үед нь 2006-аас 7 оны үед л. 6-аас 7 он гэдэг чинь аргуудын лигийн тоглолт үзээд л. Тэгэхэд чинь за дасгалжуулагч нь Сералс Фергюсон. Тийм хөөрхөн. Гөгшөрцөө. 6 онд ч Роналдо байсан тий? Галтхан л байсан дөө. Галтхан байсан гэдэг чинь явахын өмнөх юм уу? Тий, ер нь бол карьер нь ер нь бол шууд дэш эхэлж байгаа шүү дээ. 6-7 гэдэг чинь тий. Нэг 4-5 авдаг шүү дээ. Нэг бацсан байгаа шүү. Мэдхгүй яг хэдэн онд орсногнээс одоо мартчихж ямар ч байсан Роналдо байгаа. Тий, Роналдо. Тэгээ нөгөө Солонгос Пак байгаа. Пакман байж байгаа. Пакман бол өөр шүү дээ. Тэгээд довтлогчор ч болохоор Рүүни. Рүүни байж байгаа, Бербато байж байгаа. Тэгээ яг хамгийн анхны үдсэн тоглолт нь юу вэ? Милан, Манчестер хоёр. Аврагуудын лиг дээр. Миланы. Чинь одоо хасагдах шат юм уу? Тийм шүү дээ. Яг финал бол биш тий? Финал биш, тэр шүүгийн 4-8 уу? Тэгэл Кака чинь тэнд хоёрыг мөргөлдүүлээл гол. Миланы авраг авдаг жил юм биш үү? Яг Какагийн мандан бадралт. Тэгэл Реал явж байгаа шүү Какач тий. Тий, тэрний дараа тэгээ Реал явсан. Тэрийг үзчихээ тэгээд Манчестерыг дэмжиж эхэлсэн юм уу? Тэрийг үзээл юу? Ягаад хожигдсан багийг дэмжижсэн юм бэ? Балжаахын түүх ярьдаг асуулж байгаа байхгүй. Тий. За тий яг нэрээ Балжаах яг хоёр багийн түүх яриад. Гэхдээ би Миланаас Мальдиниг их сайхан хүн юм байна л гэж бодсон. Ер нь бол өөрөө тий хараа зүсэн ч гоё, тоглолт нь ч гоё. Тий. Тэгээ багийн лидер. Тэгээ Гатусог маш их ярьсан. Тэр 20 30 ярьсан баг. Тэгээ Гатусоо ч үнэхээр л гоё юм билээ. Гэхдээ тэнд яг юу хийж байгааг нь мэддэхгүй ч гэсэндээ үнэхээр л ярианы сэдв хүн юм билээ шүү дээ. Ер нь бол хаар хэрүүл болж чинь нэрээсээ тэнд л байж идээл. Хөл бөмбөгийн спортын гоё нь юу вэ? Яг яагаад хөл бөмбөг дуртай болчих вэ? Надад бол гоё иршүүд спорт л юм шиг санагдав. Иршүүд. Тийм их гоё. Ер нь гоё иршдэлэг байхаас гадна тэнд олон төрлийн хүмүүс нэг баг болно гэдэг чинь. Харилцааны менежмент талаас хааш тэнд тэр гарааны 11-ч бай, нийт багийн нэг 20-30 хүний дунд нэг одоо нэг хэсэг нь байна гэдэг чинь бас хувь хүний хувьд тийм гоё юм. Үнцэнтэй юм шиг байна шүү тий. Би өөрөө заах бас хөл бөмбөг сонирхдаг дуртай. Дэмждэг багч бол танаа өрсөлдөгч Челси шүү дээ. Челси чиж. Голчин Челси шүү дээ тий. Лондонгийн багийн дэмжигч шүү дээ. Тэгээд миний хувьд бол яг анх хөл бөмбөгийг зүгээр зурагтаар үзэхээс илүү хамгийн анх компьютерт орчоод тэрэн дээр
нөгөө нэг FIFA 2001 үлээ 2002 татад суулгаж ирсэн байхгүй юу. Тэгээд тоглоход яаж чи өмсгөл нь гоё харагдаад тэр чинь нэг багуудаа сонгоол өмсгөл нь харагддаг шүү дээ. Юу н өмсгөлөөр л яваад шүү дээ. Тэгсэн чинь бараг царайж авах гэж. Уусаад тухад чинь царай марааных гоё харагдах. Тэгээд яг тоглоол хамгийн анх тоглохдоо би угаасаа байршил ерөөсөө ойлгодгүй. Тэгээд сэлгэнээс тамирч байхдаа өндөр рейтингтэй л бол довтогчийг чамаагүй хамгаалтын байршил дээр авч тавьж байгаа тоглоод юм бүгд л сайхан гол ордог л тоглоом чи тий. Хүл өмг тоглоод тэгээд хүл өмгийг тэгж тоглож байгаа дараа нь тэр багтаа дуртай болоод үзэж эхэлж байгаа байхгүй юу. Яг Ken Bates гэдэг эзэмшигчтэй байсан сүүлийн жил нь би үзэж эхэлсэн. Тэрний дараа жил 2002 оноос Абрамович авдаг баха. Оноо энэ би буруу санджиж магадгүй баха. Тэгээд яг хүл өмг үзэхлээр надад хүл өмг юу нь илүү таалагддаг вэ гэхээр бүгд хариуцлагатай, бүгд оролцоотой жигд спорт гоё санагддаг байхгүй юу. Нэг хүн алдаа гаргахад тэрнээс хамааралтай багийн хожил хожигдол шийдэгдэг учраас бүх хүмүүс жигд хариуцлагатай бүх хүн амар одоо нэг оролцоотой явах хэрэгтэй. Яг үү. Тэгэхээр баг талбай дээр тоглож байгаа 11 хүн хаалгач бай, уртталт байгаа 10 тоглогч бай бүгдөө айгүй гоё ойлголцолтой чиний хэлдгээр тий ансамбл чиний хэлдгээр хоорондын ойлголцол сайтай, менежмент өндөртэй. Тэгээд дээрэс нь араас нь бүгд өөрийнхөө хүлээс үүргээ яг тас биелүүлдэг байхгүй юу. Тэгжээж хожил үүсдэг гэдгээр надад бол хөл бөмбөг амар гоё санагдтыг. Тэгээл хөл бөмбөгийг үзэж ихсэн. Тэгээд яг намайг үзэж ихснээс хойш бол 2 удаа аврагуудын лиг төрүүллээ. Тэглээ. Тэгээ 2012 онд манай Дрогба маань булангийн цохилтыг мөргөж үндсэн цагт тэнцвүүлээд нэмэлт цагтаар явсараа пенальтаар хоцсон. Сая сүүлд ковидын жил хожлоо. Ковидын жил тэр оруулдаг ганц гол бол бас тасархай байсан. Манчестер Ситиг хусдаг бас тасархай байсан. Ер нь тэр нөгөө нэг финалийн тоглолтууд бол зүгээр бартагтгааргүй тоглолт Челсигийн хувьд бол. Тий, ер нь бол дандаа гоё амар туртай. Үнэхээр гоё тоглолт. За тэгээд улс руу орё л доо. Ямар улсыг дэмждэг дэлхийн аваргаар? За манай Манчестерийн чи ихэнх нь Португал гэдэг л та. Би бол Англи л та. За. Би Рунигийнхаа пэн баг. Тэгээд яг нь англичуудаа хөөх юм гэж байна. За яг хөөрнөтчтэй бас. Тий. Амар хүлээлт өндөртөө ордог тэгэл хэцүүлтэй. Сая бол хамгаалж л нэг дээш явсан шүү дээ. Би бол Бразилийг дэмждэг. Яг 2002 оны дэлхийн аваргаар нөгөө нэг Япон Солонгост болсон шүү дээ. 2 орн дамжиж болдог дээр тэрийг яг үндэсний телевизээр дамжуулсан баха. Яг тэрийг үзэл Роналдо гэдэг тоглогчийг хараад нөгөө Бразилийн Роналдо шүү дээ. Энэ сөс үстэй. Тэрийг хараад тэрнийг тоглолтыг үзээд шүтэл тэгэл тэр чин 100 болж ирснийг жилэхгүй гадаагаараа л үргэлжлүүлэл хөл хөнгө тоглодог байхгүй. Лагерийн хүмүүс ингээл энд босгоос цуглаад бөмбөгөө ингээл талтаа хийж байгаа. Тэг тоглолт гүүгээл хуусэл гэл амар гоё байсан. Нэр хөл бөмбөг гэснээр сая нөө ингээд анх одоо үзэж байгаа ч юм уу яг сонирхож байгаа ч юм уу хүмүүс бол Бразилийн тоглолтыг ч юм уу эсвэл Латин Америк багийн тоглолтыг анх үзүүлэх зүгээр юм шиг. Тий. Тэг чи илүү гоё юм enjoy тоглолт болдог шүү дээ. Чамин тоглолтууд яваад байгаа тий. Задгаа. Тий. Гоё юм хууралттай. Италийн тоглолтыг үзэх бол эсэргээр авах. Тэгэх юм бол шууд тэр хүн изээч хөлбөмбөг. Энэ ямар өөдрөө спорт вэ юм. Тэгээ одоо дээр үе сток шиг л юм байна. Яг л манай ээж илдгэр ингээ нэг 22 тэнэг баачка бөмбөгийн араас өөдөд гүүсээр ганц бөмбөг оруулцдаг. Эсэргээр тэнэгж байгаа ахыг бол алдчихдаг гэдэг шиг тоххой юу. Түлж одоо ингээ Челсигээс гадна өөр Премьер лиг л үзэж ийн гэсэн үг шүү дээ, тий. Ер нь бол голчлон Премьер лиг. Гэтэ сүүлд бол нэг хөлтөө үзэж чадахгүй. Гоё сэтгэл хандсан баг байна уу? Жишээ нь Челсигийн үүдээс амар тоглосон ч. Яг сэтгэл Челсигийн хажуугаар нэг үздэг баг ч юм уу, тий. Юу? Ла Лиг, Испани лигийн Атлетико Мадридэд дуртай. Яагаад вэ гэхээр дасгалжуулагчд нь би амар дуртай баг. Дасгалжуулагч амар харизмтай хүн байдаг. Энэ одоо хэдэн жил болчих вэ? Тийм. Би тэр хүний чинь нөгөө нэг гэрээгээ сунгахаа боллоо. Тэгээд нөгөө өөр баг руу явж магадгүй гэж хатан Челси дээрээсэ гэж өгсөн байхгүй. Диего Симон гэдэг хүн байдаг шүү дээ. Өөрөө тэр багтаа тоглож байсан, тоглож байж байгаад тасаж үзчихсэн. Тэгээд тийм хүн чинь өөрөө амар эмоцтой тоглолтондоо ороод үзэгчтэйгээ хамт ингээ хөгжөөд ингээд явчихлаар харахад амар гоё байдаг. Тэгээд тэрний тоглолтыг бол аврагуудын лигийн үрээнд бол амар үздэг байсан. Одоо бол яг үзэхгүй л байгаа л та. Ер нь Мауриньотой төстэй шүү дээ. Тий. Яг манай Мауриньо ч юм бол нөгөө нэг хамгаалтанд анхаарсан шүү дээ.
Энэ Атлетикогийн тоглолтыг би зүгээр тухайн гэж хэлэх юм уу? үздэг байхад бол хагас хамгаалалт амар жигдэг байсан. Тий. Яг дунд хэсгээрээ бөмбөг алдахгүй ингээд нихур хамгаалаад явцдаг. Яг хамгаалттай л юм байл л да бас бодлоо. Нэгт л та. Тий нэгт. Мориньо бол зүгээр өрөө тавьчих жаа. бүгднийг ингээ хойшлуулчих. Тий. Тэгээд хөл бөмбөгтэй уялдаагаар одоо зүгээр нөгөө нэг мөрөөдөл ч юм уу хоббигээ явахлаар нөгөө нэг хөл бөмбөнд асуулжуулагч гээл ярьдаг. Тий. Хамгаалтын сэтгүү одоо надад суудсан байдаг болохоор хөл бөмбөгийн хамгаалтыг үзэхлээр өөр гоё үйдэг. Тэр чинь нөгөө нэг яг нэг тийм надаа харахлаар нөгөө нэг усны долгион байдаг шин ингээл нэг голын ирэг дээр ч юм далайн ирэг дээр сууж хат ингээл төрлөг ингээл ягаал буцаал явахт ингээл нэг жигд урагшлаад жигд хойшлоод байдаг шин. Хөл бөмбөгийн тэр нь надад гоё санагддаг. Хамгаалагчд ингээд жигд урагшлаад ингээд байртал нь өөрчлөгдөө дараасаа урагшаа орж байгаа тэнгүүтээ буцаж байгаа ингэж байгаа ч юм яг нэг тэр хөдөлгөөнүүд нь нэг ч хүн алдаа гарахгүй явж байгаа амар гоё санагдаад байт. Хамгаалт довтлохоноос илүү тоглогчдын сэтгэл зүй өөрөгдөг. Амар онцгой байрлал. Ер нь сэтгэл зүйн үед бол тэг хамгаалт ер нь эхний нэг 20 минут ч юм уу эсвэл нэг тэргүүлэл авснаас хойш нэг 20 минут барьцгаад бол тэг хамгаалж байгаа багийн сэтгэл зүй бол амар болчихсон. Яг хамгаалт урагшаа явчихдаг шүү дээ. Угаасаа яг наад чи хүний амьдралтай бодлоор адилхан юм байна. Хүн юу гэдэг нөгөө нэг ар гэрдээ санаа зовх асуудалгүй байх юм бол хүсэм рүү урагшаа явдаг шүү дээ. Тэрнтэй адилхан байхгүй. Яг тэгдэг байх тий. Яг арталд ингээд яасан ч гол алдахгүй юм чин гэдэг сэтгхүү хөлбөмбөч довтлогчд үүсчихлээр урагшаа зөрөгтэй тарьчих жоохгүй. Бүх юма гаргаад ирчлээд тоглож байгаа. Тий. Тэгэхгүй одоо юу гэдэг заа нэг суд багууд ч юм уу эсвэл нэг тийм багийн жигд болоогүй шинээр бүрлж байгаа баг мах ч юм уу тэгэнгүүтд анзаархлаар нөгөө нэг довтлогч нь хойшоод буцаж тусалдаг шүү дээ. Одоо манайх бол битүү буцаа шүү дээ. Одоо л харин танах юм. Манайх бас яг нөгөө нэг баахан энэ жил бол баахан залуучууд тэгээд дасгалжуулагч нь ч өөрөө нэг яг учраа олохгүй болчихгоод ер нь бол карьер нь эхэлж байгаа. Тийм дөнгөж хийж байгаа дасгалжуулагч. Тэгэл тэрнээсээ хамаараа бүх хүн урагшлан бүх хүн хойшлно. Тэгэхээр чин ядарна. Довтлогоонд явж байгаа хүн арталтаа санаа зовхгүй урагшилж чадахгүй байгаа. Заавал нэг тийм сэтгэл гэгэлзээтэй эргэлзээтэй. Одоо сагсан дээр ч гэсэн яг тийм шүү дээ. Одоо юу гэдэг манчин бол өөрөө сагс тоглохдоо хамгаалдаг төрлийн хүн байхгүй. Би ер нь довтлогч мотлоод амар оноо аваад идэг хүн бол биш заяа. Угаасаа сайн шиддэгч биш, сайн довтлогч биш. Хамгаалтан дээр л хамаг одоо юу гэдэг бохор ажил хийдэг хүн байхгүй. Одоо нөгөө Родман гэж байдаг шүү дээ. Чи нөгөө Майкл Жорданы хажуу тоглож ирсэн гэдэг мэдэхгүй шүү дээ. Жордан нэг ч оноо авахгүй заяа. Зүгээр 10 хэдэн самбраас бөмбөг аваад хамгаалтан дээр бөмбөг таслаад хаалт хийж мэгээд тэгдэг тэр үнтэй ер нь ойролцоо тоглолттой байхгүй юу? Тийм хүн бол одоо жоохон ховор болчихсон. Тий, одоо бол ховор. Аль ч спорт. Тий. Угаасаа аль байхгүй л болохгүй болчиход байна. Хамгийн сүүлд бол одоо Канте л гэж хэлээ. Яа. Тий, ер нь бол Канте. Танаа Канте өстэй. Үгүй Канте ч гэхдээ бас голтой болцсон байсан сүүлд. Яг голтой ч гэсэндээ тэр чинь амбиц багтаа шүү. Тий, амбиц багтаа. Тий, ажиллаа тултал нь хийх. Ер нь тийм тамирчин байх хэрэгтэй тий. Аль ч. Одоо яг тийм тоглогч гэх юм бол би зүгээр Ливерпулийн Ван Дайкийг хэлэх баг. Ван Дайк. Тий, яг уу өөрөө өндөр ур чадвартай учраас довтлогоон дээр нөгөө булангийн цогцолт мөхөлтөн дээр ч юм уу илүү ингээд ороод идэг учраас гол оруулаад идэг. Тэгвэл өөрийнх нь яг одоо амбиц юм уу нэг тийм урам зориг авдаг юм нь бол хамгаалтнаас үүдэг шин. Одоо сагсан дээр жишээл хамгаалт ингэдэг байхгүй юу? Тэр нөгөө нэг ингээд амар багийн довтлогоор бол тэрийг таслаад ч юм уу ингээд хамгаалж байгаа хүн тэр чинь тавал ур чадвартай нөгөө хамгаалах довтлого ур чадвартай спортын нөгөө төрлөөс хамаарат ер нь бол яг тэр хамгаалтыг хийсэн хүнд нөгөө талд нь буцаагаад нөгөө бөмбөгийн нөгөө довтлогыг нь өөрөөр нь хийлэгдэг байхгүй. Тэгээд тэр хүн хийх магадлал нь их байдаг. Ягаад гэвэл яг түрүүчийн чиний хэлдгэр хамгаалт хийцэн улам урам зориг авцсан байхгүй. Нөгөө гал нас гэх юм уу. Би ингээд энэ талд нь алдсан юм чингээд нөгөө талд нь аваач шиднэ үү, тохно уу яа нүн яг нэг тийм. Хөл бөмбөг дээр ч гэсэн ер нь дэгдэг штеп. Нөгөө нэг Испани дэлхийн аварга юугаар вүлээ? Европын аваргач нөгөө Пойолын хойноос тасалчингуудаа урагшаа туулж явсаар гоод өөрөө яагаад сүүлд нь мөргөж оруулдаг ч үлээ. Яад үлээд чи. Нэг амар яг 16 дээр очиод ханаа оруулдаг ч. Мөргөдөг үлээ. Мэдхгүй юм ч лээсэн өөрөө хойноос таслаа тэгэнгүүтээ бөмбөгдөг урагшаа амар хасагдах шатны чухал тоглолт байсан юм дэг. Би бодвол Нидерландтай байсан тоглолт гэж санаад их юм. Буяал тайртай л да. Яг тийм тоглогчд өөрөө угаасаа агуу. Тагжиж чад гайхамшигтай юм шиг. За одоо хоёлоо гоё дараагийн халуурахгүйгээр гоё дараагийн шууд асуулт руу орно би чамаас асуу гэж бодоод байсан. За шинээр ингээд дөнгөж үзэж эхэлж байгаа хүнд хөл бөмбөгийн спортын гоё нь юу? Яг гоё. Довтлогоо шүү дээ. Яг анх удаа үзэхэд бол. Үгүй за довтлогоо. Тий. Одоо яг
Би бол нэг асуугаад байгаа юм. Сүүлийн үед харин гоё болсон байлаа. Анх үзэж байгаа хүн тэр цэнгэлтгийн шуумыг өгөх нь айгүй гоё. Ер нь бол чинь фанат нь хэдэн мянган хүн сууж байгаа шүү дээ. Тэгээд нэг нэгнийхэн талбай дээр очиж байгаа. Тэр атмосферыг мэдрэх нь л хамгийн чухал. Манайхан гэхдээ заримдаа ингээд гинт тоглолт нь гинт эхэлсэн юм хэлээ. Уг нь тэр ингээд яг тэр ихний шуум болж байгаа шиг өгс таахгүй. Болж байгаа шиг байхгүй юу? Тий. Нөгөө сая сүүлийн нөгөө нэг 22 оны дэлхийн аврал. Тэрэн дээр чи нөгөө нээлтийг централд амжуулалтад тэгсэн шүү дээ. Балжинмын дурсгал, балжинм одоо агсны гэх юм дурсгал зориулдаг. Тэр үний нөгөө хөлбөмбөг тайлбарлаж эхэлж байгаа яг нөгөө кадраар эхэлдэг. Тэр мэр ч гоё. Яг стадионы шуум ингээд цаана явж байгаа л тэр багсаал тэнгүүтээ эрхэм мөндөд үзэгчтэй гэж гоё эхэлдэг. Тэр мэр. Тэр айгүй чухал. Дээрээс нь тайлбарлагч. Одоо бол ер нь гоё тайлбарлагч байхгүй шүү дээ. Тийм, яг нэг тийм яг хүмүүс ингээл бат заяа нанжид гээл тийм яг үнэндээ бол нанжид бол үнэхээр гунгийн яриатай тийм. Хэдий түүхийн мэдлэгтэй ч гэсэндээ зүгээр тактик яриа л гэдэг. Тийм. Тэр талаас нь хүмүүс анх удаа үзээд бол нэг ойлгохгүй. Тийм. Бат заяа бол яг хөө ингээд жоохон эмоцтой ярих гад хичээдэг ч гэсэндээ бас уг хүн биш. Тэгтээ өөрөө хитрхийн ингээд газар зүй яг танин мэдхүү талаас нь л яриад байгаа. Тийм. Гэтэл тэр балжаа чи өөрөө мэдрээд байгаа. Харийнсан байгаад байгаа байхгүй. Тайлбарлагч харийнсан. Тэгээд ингээд за одоо ч нэг хэрэг бишлээдээ ихтэл бишддэг тий. За энэ одоо ингээд хийдэй хийдэг. Харин тийм. Мэдрээд байгаа. Тийм. Зүддэг. Тэгээд нугаас нь нөгөө Испаний хөлбөмбөгийн лигийн тайлбарлагчийг боддоор нь сонсголоо дэгдэг шүү дээ. Яг нөгөө нэг гол оргууд араас нь гол гэж орилол бүр амар. Бацаа тэрийн сурцсан юм шиг. Магадгүй үдлээр байгаа нэг тийм хүнд анхаарсан. Зөвхөн тайлбар талаас нь ярьж байгаа шүү. Хүн талаас нь үл ярихгүй. Тий. Тайлбар талаасаа жоох юм байна л. Би асуултаар нь асуумаар юм байна. Уран сайхан нь юу юм? Хөлбөмбөгийн спорт. Уран сайхан нь уу? Тий. Одоо ингээ хүнд хөлбөмбөг ийм гоо зүг дотроо агуулдаг учраас гоё спортоо гэж би чамайг тодорхойлооч гэж хүсэж байгаа хгүй юу? Ямар сони асуулт асууч. Чи өөрөөс чамаас асуу л да. За. Чамаас шипи аваад та. Ханаа аваад яа. Мэд бол ингэж бодоод байна заа. Хөлбөмбөгийн спортын гоо зүг гэх юм нь болохоор юу байгаад байгаа? Жигд одоо яг л нөгөө түрүүч хэлээдсэн нөгөө усны урсгал долгион гэдэг шиг тэрэн шиг бүх юм жигд ингэж одоо яг л нөгөө Швейцар Rolex цаг яаж ажиллахлаар ингэж асуудалгүй нэг ч дойлын зөрүүгөө ажилдаг гэдэг шиг бүх хүн хоорондоо айгүй сайн ойлголцтойгоор ингэж нэг бүтэн механизм ажилладаг байхгүй. Тэр нь гоё санаа. Одоо жишээлбэл яг Манчестер Ситиг тасалж Пеп Гвардиола Барселона тухтай ч гэсэн одоо энэ Сити ч гэсэн яг нэг тэрийг хийх гэдэг юм болов уу гэж би хараад тоглох гол үү. Тий, яг тий. Ливерпул бол баахан роктлоо ш сая. Тэр зүйрлэл бол надад таалагдаад байгаа. Яг тэр. Тий. Надад бол яг бүх хүн яг цаг тухай бүртээ секундын алдаагүйгээр яг нэг тийм бүтэн механизм ажиллаад тэрнээ өөрөө ингэж 90 минутын төрч өрнөсөөр угаад ялагчийг тодруулаад байгаа нь гоё санагддаг. Ливерпулийн яг тэр хэсгийн тоглолт чинь гоё шүү дээ. Үнэхээр л рок хөгжүүлсэн тий. Нөгөө нэг тийм дээшээ доош огцом өөрчлөлттэй. Гинт аим сайн хамгаалдаг. Амар ингээл нэг тийм удаашраал хөгжмийн темп удаашраал ингээл зуураал тэгжээс нэг гинт гээл бүгд урагшаа амар дайрдаг. Тэгээ надад гоо зүгээд тэгэхээр зүгээр нөгөө нэг түрүү юу бодогдсон бэ гэхээр нэг тийм сонин юм үнэт зүйлтэй спорт байгаа тоххой бусад юм спорт байгаа. За клуб тоглож байгаа тоглогч тухайн клубт одоо бол яг хөө ингээд цалин мөнгө гэл клуб шилжиж байгаа ч гэсэн яг биднүүсээ үзчихсэн үед бол тэр клуб тоглоно гэдэг чинь баг их орноос нь илүү юм нэр төрийн хэрэг байна. Тэр ингээд тоглолтын өмнө ингээд зогсож явахдаа тэд нар чинь ингээд харц шал өрс. Тэнд нэг юм омогшил аваад байгаа шүү дээ. Тэр чинь бас нэг гоо зүг мөн биз дээ. Ер нь бол мөн гэлгүй. Тэр шигшээгийн тоглолт гэдэг чинь ард талд нь бүр ингээд бүр геополитик хүртэл явдаг шүү дээ. Хиний эсрэг тоглож яаж ривал болж байна. Ямар дерби болж байна тэр чинь тэр тоглогч нар ингээд амар хурцлагдаж байгаа тэр чинь. Юу төлөөлж байгаа үнэт зүйл юм биш үү? Тийм цаанаа нэг юм үнэт зүйлтэй гарт баригдахгүй. Тийм гэтэл сагсан дээр бол арай өөр байх гэж байна. Сагсан дээр бол арай өөр. Тий. Одоо тэгэнгүүт яг юу вэ? Нөгөө гол оруулчаад араас нь тэмдэглэдэг дээр. Тий. Тамирч жишээл багийнхаа логог үнсдэг штеп. Тий штеп. Нөгөө ингээл өмсгөлөө татчих байгаа л үнсээл сүнслэг юм байна. Үзэгчдийнхээ өмнө очиод орилоо гол ингээл ягаал. Тэгээ дээрээс нь стадионд орохдоо багийнхаа логонд гიშгдгүү ч юм тий.
бүр ингээд нэг тийм шашин маягийн үүсчээд байгаа байхгүй юу? Бусад спортоос ерөөсө тэргүүрэл ялгарч байгаа. Ер нь бол тэнд ийм сони ийм юм байгаа даа. Тийм. Тэнгуү сагс чинь талбайнхаа голдоо багийнхаа лого байдаг. Тэрэн дээр бижиглэх гүйлтэл гоё. Тэгэл тэрэн дээрээ эсрэг багийнхан тамирчид амар ингээл дундуур нь дээрээс ингээд дивсэлж мөвслээл тэрүүгээрээ нэг тийм хандалт аваач нэг багийн тоглогч хүртэл тийм байхгүй шин. Яс ярил. Хөл бөмбөг дээр бол яг тэгдэг. Одоо би яг наадах чинь хэлсэн чинь чамайг хэлсэн чинь яг саналаа. Реал Мадридын тамирчид яг тэгдэг гэсэн. Яг бичлэг нь явуулсан. Бүгд өөрсдийнхөө болон эсрэг багийнхаа стадионд орохдоо багийн логон дээр гიშгдүү дандаа тойрч явдаг. Хүндэтгэл үзүүлээ. Ер нь бол бүгд тийм. Үнцүүлүүд. Үнцүүлийг нь мэдрээд байгаа. Энэ бол багийн лого гэдэг бол зөвхөн хүндлэл оолдог тийм. Харагдах юм биш. Яг тийм байна. Амар гоё. Би бол тэгж л боддог. Тэгэнгүүт одоо ингээд нөгөө талаас би бодож байгаа байхгүй. Монголчууд хизээч нэг тийм механизм байдлаар бүтэн баг болж ажиллаж чаддгүй болоод ингээд баг спорт хөгждөг юм болов гэж бодох. Би болохоор ингэж боддог. Энэ ядуу нийгэмтэй байсан учраас зөвхөн ганцаарчлсан спортоор л спортод дуртайнууд нь эхлээ явцсан баг. Тий. Багийн спорт гэхэр чинь яалчгүй мөнгө хэрэгтэй байдаг тий. Тэгэхээр тэр нь жоохон хойшоо тавигдсан ч гэсэнтэй одоо сагс ч харин гоё яваад байгаа юм шүү Монголд. Сагс гоё болж эхэлж байгаа. Тий. Хамаагүй гоё болоод шүү. Тэгэхээр хөл бөмбөгч гэсэн боломж байгаа хөх. Гэхдээ сагсыг бодох нь хамаагүй том. Тий. Төсөвтэй спорт шүү дээ. Уулаасаа. Тамирчдын тоо нэг барилзын календараар явуучвал их зүгээр юм шиг санагдаад. 5 сараас эхлээл 9 сар хүртэл тий. Уг нь бол тий. Тий. За 9 бай 10 сар. Нэг одоо 4 сараас 10 сар хүртэл явчих болно шүү дээ. Одоо тэгтээ юу гэж хэлнэ шүү. Түр өмгийн холбоон дээр болж байгаа лигийн тоглолт Монголууд чинь бараг үнэгүй юм шүү. Шүү дээ. Угаасаа үзэгчтэй татчихдаг. Уул нь бол үзэгчт нь бол бэлэн байгаа шүү дээ. Тий. Угаасаа гадаад их. Тий. Гэхдээ нөгөө ихэнх бүгд л ингээд гадны лигийг үзэж байгаа учраас стадионд очиод үзэхээр үнэн гунигийн навчнууд байгаа учраас чи хөгжихгүй байгаа учраас сонирхол татахгүй шүү дээ. Тэгээд яг хуу сагс нь хөгжөөд хөл бөмбөг хөгжихгүй нэг дээр яг хуу за тэр бусад хүчин зүйлийг авч хаяад яг спортын талбай дээр хүнцгийг авалж харах юм бол хөл бөмбөг өөр алдаа гаргах ёсгүй ч юм уу нэг тийм алдаа гаргах ирэхгүй байх нь сагснаас өндөр. Сагс болвол тэнцээч ингээ байнгын оноо солилцоо яваад байгаа байхгүй тий. Тэгэнгүүт чинь тэр дунд нь хүний алдааг нэг жижиг алдаа гаргахад ч юм уу тэгэхэд бол за ингээ тэрийг дараа нөхөө засан ч юм уу тийм байд. Хөл бөмбөгчин өөрөө уусаа цөөхөн үдэн гоолн дээр тогтдог учраас тэр секундын жижиг алдаа гэдэг нь момент гэдэг тийм бүтэн механизм ажиллана гэдэг чинь талбай дээр тэр 11 хүний өдөрдөн гэдэг бол хэцүү байна. Яг гой хамгаалж явах л тэнд ихнэр нь хайраа нэгтэл дуусна. Тэгээд ухаан санаа балгатаад гол алдаад 1-0 дууссан. Тэгээд тэр одоо хэдэн минут ч байсан ер нь 1 гол алдчихад дахиж хийнэдэг ч бас гамшиг үстэй. Ер нь төрүүлж л хийхгүй л хэцүү шүү дээ. Яс ярил тийм. Би уусаа сэтгэл зүй амар хамааралтай спорт. Тийм. Тэгээд хаалт манай онооно шиг юм дүнхгүй юм нэг шатрын нэг хар бэрс шиг юм байж үлдээ бүтэхгүй шүү дээ. Тийм. Сагсчин бол ингээ за өгөө аваатаа ороо гарлаа инглээд ирлээ хийлээ байлаа гэж яваад байдаг. Бол суулгаж байгаа цаг нь шүү дээ үздэг. Тэгээ дараагийнх нь солилж орж ирчээ тэгээ буцаас гарах чинь. Хөл бөмбөг бол ундалж байгаа. Хөл бөмбөг бол гаргалаад буцаж оруулахгүй шүү дээ. Энэ хөл бөмбөгт бол арга зайл байх хэрэгтэй, сэргэлэн байх хэрэгтэй, нягт байх хэрэгтэй, тавтартай байх хэрэгтэй, тавтаргүй байх хэрэгтэй тийм юм бүгд л байх хэрэгтэй. Одоо сүүлийн үед бүр дахиад одоо сэтгэл зүй дээр орж ирж шít тий. Одоо сэтгэл зүй муутай бол одоо тэгээ ямар ч авьяас тавиад нэмэргүй болохгүй байгаа тийм. Багийн бэлтгэл дээр алаад байдаг. Тэгээ гарч ирээд паникт ороод 75,000 хүний хажууд ингээд шээсэнд хүрээд багшаа би 0 орчод ирнэ. Тийм. Одоо тэрэн дээр одоо Челсиг нөгөө довтлогч юус Роме Лукаку байхгүй юу? Муу багуудад алаад байдаг. Тий. Яг тэгээ Челсидээ буцаа өрөөд ирэхлээр байхгүй актив манай Челсигийн активын одоо хүүхдийн активийнх нь тамирчин шүү дээ. Тийм шүү дээ. Багасаа бэлдээл ингээл амар баг мангата баг нас масандаа бол алаад хитаад амар байгаад байсан. Тэгэл яг мэржлийн төвшөнд ирэхлээр тэгэл болохгүй болчихдог. Энийг өөр сэтгэл зүйтэй баач дүнхгүй царайлж байна тий. Чинийхаар одоо хамгийн амар сэтгэл зүйтэй тамирчин юм байна хөл бөмбөгийн бүх цаг үеэс. Өөрийнхөө Манчестерыг бодоход би бол Видичтэй хайртай. Видич. Дайчин. Тий, Рүүни вэ? Бас дайчин. Челсигээс гэх юм бол би Доргбад үнэхээр хайртай. За манай хараад Кантай маань вэ? За тий. Тий, тэгээд нөгөө хин маань вэ? Джон Терри маань вэ? За гайхамшиг штэ. Тэгтээ жоохон хөлдөө шүү.
Хүлдүүдээ гэсэн гайхамшиг шүү дээ. Гол алч гэж бодохгүй юм шүү. Оо навчнуудаа. Юу нэг тийм. Юунд тэгээд гол алдлаа гэж тэгээд нервтгчгүй цаадчих юм бол. Дахиж очиж хийгээ өөрөө мөрөгдөг юм шүү дээ. Тий. Ганц тэр нөгөө нэг 12 оны биш ээ. Сэрчид он 10 оны нөгөө нэг танахтай тоглолдог шүү дээ. Москвад болдог аврагын лигийн финал дээр. Тэнэгтэж өөрөө очиж финал зогч чалтаж унаг гол финалтай ийхгүй тэгэл хожигдож байгаа байхгүй тийм. Лампардын жимээгүй царайлчаад сэтгэл зүй сайтай юм шиг. Сэтгэл зүй сайтай хүмүүс харин тийм байна. Сайтай тий. Сайтай шүү дээ. Өөр ч одоо нэг бодогдохгүй байх юм. Сэтгэл зүй сайтай гэхээр Ибрач одоо бас хинэггүй толгой шүү дээ. Ибра сэтгэл зүй сайтайдаа ордог л хот одоо бодвол хаттай гэх юм. Гүргэр гэмэдгүй. Ибра бол донслоготой шүү дээ бас л. Тий. Хэдэн гол алдсан ч байж л байна шүү дээ ер нь. Тий. Боломж нь олдол юм хийдгэлдээ ер нь. Юугаараа ч хамаагүй л юм шүү дээ. Бүх юм нь урт шүү дээ. Тий. Гэхдээ тэр хүн яг өгөгдөлтэй байгаа тий. Би бол сэтгэл зүй каратас урт хүн гэдэг шүү дээ. Тий, каратас. Ер нь шигшигийн гол мол бол сонин гол шүү дээ. Азны гол шүү дээ. Ер нь л хүн харахад бол азны гэсэн. Гэтэл чинь каратас урт хүн байна. Харин тий. Үнэхээр бидний ажиллагаа юм. Тий, аим шүү. Тийм одоо ер нь чи хэдэн метр юм бэ? Мэдгүй 2 метр гардаг баха. Одоо 2 метр хүн ингээд агаарт харайхаар ч ямар ч хамгаалагч байна зү. Манай Мартинесийг зүгээр даваад идчихэж байна. Өөдөөс тиймгүй. Өсрөө хараад ирвэл тийм үнийг хэн хамгаалах вэ? Хэн ч хамгаалахгүй шүү. Мөргүүлэхийг хүсэхгүй шүү. Мөн хэцүү шүү тийм шүү. Ер нь ялаад аваа явж тэр чи одоо. Ер нь мэдрэлээрээ видэж л очино. Биш. Ер нь л аим шүү. Одоо би бол яг тэрэн дээр хэнийг бодоод байна. Месси гоё шүү дээ. Сэтгэл зүй хамгийн өндөр гэдэг. Яагаад вэ гэхэлэр би өдөртөө үзэхөр өрөвдөд идэв шүү дээ. Гүрийд идэв харин. Гүрийд яад идэв. Залуу байхын ч тэр одоо ч тэр угаасаа хүнээс өгөгдөл дутуу гэдгийг мэдээд байгаа байхгүй. Намхан, жижигэн, туранхай. Ер нь шортон томцсон л яа. Өвдөг толцсон шорт юм яа. Ер нь хин чарсан тэмдэгтэй юм шүү дээ. Тэгчээд тэрийг өөрөө даваад арталт нь гараад дэлхийн хэмжээний бүр одоо шилдэг топ 5 тамирчны нэг болчиход байна шүү дээ. Одоо хүмүүс Месси, Роналдо юу л гэдэг би Месси гэдэг шүү дээ. Манчестер. Ууланд Роналдо Манчестерт байсан мөртлөө шүү дээ. Гэтэ би Месси таардаг. Тэгээд Месси бол гайхамшиг шүү дээ. Юу хүний дээдтэй ер нь. Тий. Ер нь бол айгүй айтайхан хүн байгаадах шүү байгаа. Одоо мехнэрийн сонголт айгүй сайхан шүү дээ. Тий, ихнэр бол классик. Хар багасаа крашсан хайртай бүсгүйгээ аваад суудсан гэдэг ч бас лавиас шүү дээ. Тэгж яхаа Роналдо хэдийг сольж. Манай унч тоо. Бараг 3 их нэртэй юу? Солигдсон дуусахад л нэг хүн сольдог юм шүү дээ. Одоо Роналдогийн ихний хүүхэд бол одоо бүр ямар ч тарих тэмдэг хүүхэд байгаа шүү дээ. Их нь хэмбэ? Тийм тий. Мэддэхгүй. Дараа нь хинтээ яалаа. Ер нь манай хүн. Тэгээ нэг Ирина Шейк байгаа. Тий. Тэгээ одоо тэр хамгийн сүүлийн юм блэ бас нэг юм ихтэй. Тэрнтэйгээ гэрэлтэй батлуулаг. Тийм үү? Тийм, батлуулжвал хөрөнгөө хаваа нууж гэдэг юм. Зүгээр ер нь найз юм биш. Тий, тэгсэн мөртлөө хүүхэд гаргацаад байгаа шүү дээ. Хэдий хэрвээ 3 их хэрчэлээ. Оо тийм. 2 их хэрчэл яах гэсэн хүүхэд бол бөмбөгдөж байгаа шүү дээ. Тэгэл яг нэг бичлэг үзүүлнэ сайхан бүхсний дасгал хийсэн л хүүхэн байгаад байгаа. Тийм. Угсаа инфлюенсер гэсэн шүү дээ. За. Хөл бөмбөг бүх цаг үеийн шилдэг дөрөв. Шилдэг дөрөв. Тий, жинэ. Би бол видич бол өстө үеийн үед чирэн шүү дээ. За видич. Тэгээ Месси, Руни нэг нь. Нөгөөтгөн дээр нь хараа. Хуучин тамирчудаас байж болно шүү дээ. Нөгөөтгөн дээр нь харин асуултын тэмдэглэл. Энэ бол энэ гуравтаа л хайртай. Гэхдээ яг бодъё л доо. Надад Тоти л хайрын санагддаг. Ромагийн. Үнэхээр хүн шүү дээ. Тэр бол гэхдээ айгүй том сэтгэл зүй. Ойлын нэг сэтгэл зүйг мартсан биш тэр үнэ сэтгэл зүй. Суг баг тоглоод байгаа мөртлөө л чирж яваал аврагуудын лигийн 4-ний 1-т очиод ингэж яваал. Тэгсэр нэ шанс нь гарч ирээд өөр баг руу яваагүй шүү дээ. Бүгд л авъя гэсэн. Манаагч авъя гэсэн. Тэстэ жинхэнэ 20 хэдэн жил нэг багтаа тоглоод. Тэр чинь үер хүн баг. 21 үлээ 22 жилд үлээ. Нэлээд удаан тоглосон шүү дээ. Жирард энэ багаас олоод мэдрэл мотонууд биш. Тэгэхээр чинь Өдөртөө Жирард сүүлч Америк явсан шүү дээ. Тэг явах нь явсан л та. Тэгэхээр ч нэг багаас солисон болчихж байгаа. Тэг яг дуусаал очиж байгаа шүү дээ. Тийм. Тоти бол бүр дуусгаж байгаа юм л та. Бүх юмаа дуусгав. Одоо дөрөвдүгээр Тоти бол таарсан уу? Тэглээ дээ. Тэрэндээ хайртай юм чи. Хүн талаас нь.
Юу гайхамшигт ер нь бол. Тийм гайхамшиг. Тийм цалингаа авч ин болоо ш. Тэгээ Ромод үнэхээр хайртай тийм ш. Тэгээ цалин хангалт мэдээж багийнхаа хамгийн их цалин авж байгаа нь тэгж байгаа. А тэгтээ муу баг гээд өөр баг цом медаль зэдалийн төлөө явсангүй тийм. Яг багийн төлөө л. Үнэхээр хайртай байгаа байхгүй юу? Гайхамшиг ш. Энийг бол одоо гайхамшиг л юм. За би өөрөө дөрөв хэлье заяа. За ойлгомжтой Дрогба. За Дрогбач гайхамшиг. Ойлгомжтой. За а тэгээ хөл өмгийн ээж Роналдиньо. Би тэр хүний тоглолтод үнэхээр хайр. Энэ уулгаач тэгээ баахан хүн айж хөл бөмбөг татаж оруулж байгаа өөрөө алга байна. Яг хөө дурлалт өөрөө алга шүү. Тий. Чи хөөх юмний ганц 2 жил бужигнуулсан юм шүү Барсаад ер нь бол. Яг тэрний өмнө ч гэсэн Paris Saint-Germain-д бас алчлээсэн юм лээ шүү. Тэнд хэлхийн. Яг нөгөө муу лигт болохоос шүүн анзаараагүй. Өөрхий Дрогбач гэсэн барганцаас ирж байгаа шүү. Тий. Тий. Марселис ирж байгаа. Тий, Марсель баг шүү. За Роналдиньо, Дрогба. За. Өөр яг бүр амар анхаарал татсан тоглогч. Чи хамгаалагч сэтгэл зүйтэй гэж яхаар урагшаа. Хамгаалагчтаас за юу юм да? Пуёл. Пуёлч гайхамшиг. За, үнэхээр сэтгэл зүрэхтэй хамгаалагч. Тим хамгаалагч хойно байхад бол энэ бол хамгаалт жигдэрнэ. Бусад гурван сугуу байсан ч тэр хүн жигдэрүүлсэн. Тэр Пуёл бол эргүү байсан ч болно. Хүн нөр амир гадаа тийм тий. А тэгээд юу? Жуниньо ч одоо цогцолтой Леонд байсан тий. Одоо тэрний чи рекорд ер нь эвдэгдсэн юм уу? Хаалттай цогцолтоос хамгийн олон гол хийсэн. Үгүй баха. Эвдэгдэг баг. Амар юм шүү. Яг тэр хүн юу гэдгийг би тэр хүнийг харчаад ийм ойлгочихсон. Нэг юмдаа хүн төгс байх юм бол тэр үрээ алж болт юм байна гэж. Тийм шүү. Хүүхэд баг тэрийг би угаасаа FIFA тоглохлоор чинь би угаасаа нөгөө нэг эхэндээ бол нэг сайн чадахгүй байгаа шүү дээ. Ман чинь 7-оос эхэлдэг гэсэн. Тэгэнгүүт нөгөө багтаа авдаг тамирчин юм шиг нөгөө худалдаж авал 8 гэдэг Жуниныг авчдаг. Тэгээ бүх торгуулийн цогцолтой тэргээр цогцол. Тий. Яг батныг бол. Тий. Ингээд шинэ юун дээр талдаг юм лээ да. За товчиж яг сольчтой. Тэгтээ бисэн дээр ингээд ди дээр нэг хайлтаа. Ди дээр чи зогтдог. Эс дээр чи пас. Бусад тоглогчиг бол хальт ингээд нэг жоохон удаачаар тэгээд нисэн явчих. Жүний ч ингээд орж л энэ. Тий, яг үнэ. Тэ. Яг энэ дөрвөл юм байна. Албатай тоглоом гэдэг шиг л ордог байхгүй. Тийм байна. Хөл бөмбөг дээр бол сайхан шүү бас. Одоо тэгвэл чи ингээ хүүхдээ хөл бөмбөр хичээллүүлэх үү, сагсан бөмбөр хичээллүүлэх үү? Эсвэл өөр спортоор уу? Эсвэл за хүүхдээ болоод хүүхдээ спортоор хичээллүүлнэ гэвэл за яг зүгээр уусмас хамаарахгүй зүгээр би дуртай спортоор гээд Монголыг гээд хайчаад байхгүй зүгээр. Өөр хүссэн орондоо хүссэн спортоор гэвэл би бол юу юм? Суурийг бол хөнгө атлетикээр явал. Гой хөнгөн гүйлттэй юм бол. А тэгээд тэрнээсээ хөл бөмбөг рүү орвол айгүй айтайхан баг гэж бодоод байгаа. Надад бол. А сагсч бол айгүй их гэмтэлтэй спорт шүү дээ. Контакт хамгийн өндөр гэдэг шүү дээ. Нөгөө Америк хөл бөмбөгөөсөө илүү контакттай. Тийм. Одоо юу гэдэг статистик. Бүх юм гэмтэх магадaltaй спорт байхгүй. Гар, хөл. Тийм. Ерөө толгойчд авах юм байхгүй. Тийм. Толгойн дөргөлт ихтэй. Тийм. Гар бол байнгын хуруугаар бол хугарна, гэмтэн, толно, өвдөн. Нурууны гэмтэл юм гэдэг юм бол. Нуруу одоо угаасаа нөгөө юу юм шиг үлээ. Нөгөө үсрээ буугаад байгаа болохоор нөгөө ачаалал зөв үсэрч бууж байгаа техник механикээс хамаарат гэмтэд идэм шиг байлээ. Миний ойлгосноор. Хөл бөмбөгчин бол яг нөгөө нэг толгоо гэмтүүл гэмтэн, хөл гэмтүүл гэмт. За нуруу бол баг гэмтээдэх шиг байгаа. Тэгтээ ямар ч спортлон чинь эвгүй унж гэмтээвэл нуруу гэмт. Бас байрлалаасаа. Тэгээ гар гайгүй. Гар бол өстой чиг ямар ч асуудал. Гаргүй байсан ч гүгээд. Харин одоо нэг гурван гүгээд баг гүгээд адилхан адилхан баггүй. Одоо манай Гарначо ч нэг бугуунда гэмтэл авч гүгээл байгаа л та. Харин тий. Өөр гүйлэх амтан чалах. Одоо нөгөө манай Челсид үс Иванович биш. Сүүлийн 2 жил бол дандаа гимштэй. Иванович тэрийгээ яарна ш. Тэр чинь миний хайр ш. Би юу сэрбүүдтэй хайр зарлаа. Видэж Иванович. Айн дөрөв битүү хайр ш. Гэтэ тэгээ тэр хоёр бусд нь өөр сервис хин байдیں۔ Юу ч байхгүй 14 л байгаа ш. За нөгөө хоёр нь хаалгач нь хин блэ? Мэдхгүй. Иванович байгаа. Видич байгаа. Тэгээд Миланкович довтлогч үлээ. Довтлогч баха. Юунд нэг нөхөр байдаг шүү дээ. Нэг Интерт нэг нөхөр байсан тэр юм блэ. Станкович юу? Тэр чинь хагас хамгаалагч. Станкович, Миланкович, Станкович.
Ямар ч лсэн гоё юм байт юм да. Ийм гизэгтэй баачка байгаад байдаг. Зүгээр нэг шинх үүстэй мөртлөө арталтай гизэгтэй юм бооч. Хөшлөө тоглолоо шүү. Тий, нэрийг марч. Сербич нэг дасгалжуулагч нь амар мундаг юм байсан. Дэлхийн аврагаар харахад бол нөгөө нэг нөгөө панк эмэг те бүүм мэдсэн дэрчээ серби. Халзам шээ. Битгэхгүй шүү. Царайд орж ирв. Өөрөө хөлөмөгч тамирчин байж байгаа дасгалжуулагч гэсэн гэдэг. Халзан гэдэг чинь тэр Миланы дасгалжуулагч үстэй. Эмэгтэй панк. Тийм санагчийн юм үрчлээтэй. Тий. Тэнгүүтээ нөгөө нэг бичлэг нь яваад байдаг ш нөгөө нэг Миланыхаа мафуудынхнаас нөгөө тамирчтай даалгавар авч ийн гэдэг нөгөө нэг яриа нэг тоглолт эхлэх юм жил ингээ бөөнд игэн зогсчод яриа нэг халзан гэсэн чинь нэрээс бөөн халзан тасгалжуулагч толгоонд ордог. Харин дээр үйд ч одоо цөөхөн л. Дээр үчээс төр төрлийн үш. Франк Рикард ч юм бол Рикард гэдэг дасгалжуулагч байсан ш тоосч байж дасгалжуулагч Барсагийн тэр ч юм бол бурж гөрөвстэй. Манай Баурino ч юм бол жижигхэн бурж эсвэстэй. Өөр чинь хэм байна. Зидан ч юм бол халзан, Пеп Гвардиола халзан. Сэр Алекс Фергюсон ч юм бол зүгээр хайлмөстэй. Өөр Анчелоти ч юм бол ингээд саманцсан гоё хайлмөстэй. Арсен Венгер ч бас хайлмөстэй. Ер нь хайлмаг үстэй үеэс халзан руу унаалгаа юм биш үү? Шилжилт бол стресстэй л. Шампуны чанар мөн. Харин шампуны чанарандаа өнөө эсвэл улам стресстэй ажил болчих. Стрессийн түвшин нэмэгдэж үлэн. Стресс асар их штэ. Ер нь нов штэ. Ер нь бол заавал ер нь бол нилээ бас овоо гарал дасгалжуулагч болохгүй бол. Одоо тэгтээ уусаа дасгалжуулагч чинь ямар ч спорт хоёулаа сакс үл хөнгөөрөл бодъё л тоо. Грэм Поттер энэ зэрэг дээрлэх гэдэг шүү. Тэр чинь бол одоо тэг өөр юм жулдаад байгаа. Челси дэхтэй айгүй өнгөлөг дасгалжуулагч ирсэн шүү. Халагдаад явахт нүдний доотлол нөхөрцөө явсан шүү. Одоо манай амуурын нүдэн дээр яаж 40 хүрч байна. Бууралтаад хэлжээс салмахал. Дарамт шүү. Уусаа харахчгүй л дээ хүмүүс хараад талбай дээр амар гоёгээ бодоод идвэл тэр чинь талбай дээр байгаа тэр нэг 90 минут ч юм бол зүгээр дөнгөж ажлын бараг 5% шүү дээ. Тийм шүү дээ 90% тэр цаан шааж байгаа. Дүгнэлт хий, нөөдөөс нь зөрүүлж бодно, гаргалгаа олно. Тэгээ нөгөө тамирчдынхаа учрыг нь олно. Нэг юм бодоо суужаад хаалганд тогшоол нэг тоглолч нь орж ирэл би талбай дээр гарахгүй байна, би энэ багаж явмаар байна гэдэг шиг нь ол. Тэгээ тэрнийг учрыг нь олоо байлгаж идэл нөгөөх нь дараа нь ирж дасгалжуулчаа миний тэр өвдөд энэ би одоо тоглож чадахгүй нэ гэдэггүй нэгээс шилжчихнаа л. Манай Монгол дасгалжуулагч тэгэхээр хэцүү байна. Толгой дасгалжуулагч найзууд авжидаа суулгаж яв гаргалгаагүй. Яг уу маань яг уу найзууд. Найзууд суулгаж. Хэдэн найзууд суулцсан тийм тамхи татаас. Тамхи татаад гэснээс нэр манай Челси ч нэг тийм дасгалжуулагч байлаа шүү дээ. Нэрийн данч марцлаа одоо өөр юм уулын санд гэлсэн. Нөгөө нэг жил ирээ явсан. Бас үүсэн зүйлээ. Итали дасгалжуулагч штэ сая сүүл. Тий. Нэг жоохон бондгор нүдний шилтэй. Өмнө нь нөгөө банкнд ажилладаг банкир байсан гээд. Тэгээд тэр ажлаасаа уудаад үнэхээр хоббийн хөлбөмбөг дагаа явдаг. Наполи ч л айл багаас үлээ дасгалжуулж аваад Челсид ирсэн. Нүдний шилтэй тэгээ нэг тамхитаа л байдаг. Нөгөө нэг завсарлагааны 15 минутаар ч л тамхи татдаг гэдэг. Гой дасгалжуулагч байна тий. Маврицио Сари юу? Сари тий. Сари тий. Сари тий. Улаан тамирч гэдэг шүү. Йохан Лоб бол бандажтай гараа хийдэг шүү дээ. Гараа хийгээд үнэрлэдэг юм шүү дээ. Шууд ингээд шигшээ давалтан дээр үнэрлэдэг юм шүү дээ. Тэр бас нэг донтолт тохгүй. Хамаагүй тэрүүгээрээ өөрөө нөгөө сэргээш аваад байгаа байхгүй юу? Тэр үнэрийг аваад үнэрлэнгүүтээ доош бууж ирээ загнаж эхлэв шүү дээ. Тарих давхар ажиллаж эхэлж байгаа байхгүй. Үнэр аваад нөгөө нэг сэргээ шиг пүнк. Одоо нөгөө Анчелотигийн богч ажиллаж байгаа нэг муухай ингээ хөмсгөөрлөдөг байна. Тий, Анчелоти ч богч, сүүлийн богч шүү дээ ер нь. Богч ажиллаж байгаа л муухай хараад. Жуулан богч. Фергюсон бол ингээ бодоо суучдیں۔ Тий. Нэг ч ажиллаад байгаа юм. Зүгээр ер нь нийлүүдтэй өдгөн байхгүй зүгээр ингээ гөлрөө суучдаг гэсэн тий. Ажиллаа л. Тэр хүн ломбтой байсан бол ломб нь баг өдөр болон суурах шүү дээ. Намайг бодвол арай илүүл битэн байсан. Мөнгөний ажиллаад шүү дээ. Жажсан бохын мүзэд үзээд байдаг юм гэсэн шүү дээ. За одоо юу тамирчин яст юм чи хамгийн шилдэг дасгалжуулагч чиний бодлоо. Тэгэл Фергюсны л ярих. Фергюсон уу? Сүүлийн үед хэнийг би шилдэг вэ гэх юм бол Ньюкаслын дасгалж Эди Хов. Энэ их гоё даруухан, гоё залуу юм шиг байна. Гоё хүн юм шиг байна шүү дээ. Би юу нэг хүн дуртай. Яг нэг өөрөө нэг
доороос нь залуу бүрэлдэхүүнийг томруулаад аятайгаа аваад яваад байна. Тийм менежер энтер тоглолтог хүмүүс бол эд яваад дуртай байх. Тэр чинь нэг хөгжүүлээд байгаа шүү дээ. Ер нь бол босгоол мэрэл яваад байгаа шүү. Надад тэрнийг гоё санагдаад байна. Сүүлийн үед ер нь бол тийм шүү. Пеп мэп одоо уйдж штэ навш гэж нэрээс. Яг нь пеп хөөх юм удчлаа л да. Одоо манай хүн бол за юу ч юм Германтай дөрвөлдсөн, Испантай дөрвөлдсөн. Англид дөрвөлдсөн. Энэ одоо Paris Saint-Germain л очих шиг. Өө тэднээс өөр багт нөч дөрвөлдөх хэрэгтэй юм шүү. Өөр багт. Тэгэхгүй бол угаасаа ойлгомжтой том багт нөч шүү. Харин тийм л дээ суултаа. Өөрнүүд юм лээс. Франц ч юу н өөрсдөөс л болж байгаа юм дөө. Баах юм Африк суурьтай хар балаанууд авчираад. Тий. Тэгээд тэрнийхэн сангуучлалын тэр чи яахгүй, нэг хойш явахгүй, холбоо нь бас жоохон. Холбоо нь яг өөрийнхөө хөл бөмбөрөө анхаарахгүй дэлхийн хэмжээнд л байгаад идэм шүү. Магадгүй. Тэ. Одоо ер нь дэлхийн том цомуудыг чинь Францууд л санаачилсан байл чи чаавс уулна бол. Тий. Тэ. Уусаа одоо холбоо молбооч Франц төвтэй өстэй. Тий, ерөнхийд чинь Франц хүн бид үү. Заг плат тэгээд платер илүү юу лээ. Нэрийг одоо буруу хэлээд одоо мэддэг хүмүүс нь харах үед намайг эсвэл зүгээр тоглогч зарж сайхан кайфэрдэг. Би гэхдээ тэрийг тэгж ойлгосон шүү дээ. Францаас ягаад ийм амар сайн тамирчин гараад байна гэхэлэр одоо юу гэдэг нь Африкаас Мароккогоор дамжуулаад Францад харууд их ирдэг. Нөгөө арай жоохон амьдралын төвшин сайн учраас одоо юу гэдэг Монголоос үргэм солонгосч амьдралаа дэвшиж байгаатай адилхан Африкаас Францад очдөг байгаа байхгүй. Солонгосны хөөрхөн Монгол бацаа хөлбөмбөг тоглоол. Тий, яг тэгээд тэнд Францад байхдаа юу гэдэг тэндээ төрөөд өссөн ч юм уу нэг тийм хүүхдүүд эд залуугаар амар гой гарч ирэнгүүт яг тэр лигт нь байдаг нэг хідэн багууд хүүхд багт нь хямдхан өөртөө багтаа ор тоглуулж агаад үнэр өнгөт нь зарчдаг. Тий, нэг 20 гол ихээр нь зараад. Тий. Түүнээс өөртөө нэг тэгж дэлхийн нөгөө бусад клубүүдийн хэмжээний цом ам руу алцаад байдгүй. Одоо яг тэр PSG л ганцаараа тэгж яана л да. Анхаарч хэлж улсын бодлого. Өдөртөө уусаа өөрөө араб эзэнтэй болохоор тэгээд аргачихгүй. Пепид дээрээс нь одоо газар алгаа. Одоо буцаа Барса яв гэхээр нөгөө Ханс Флик ч айгүй сайн байгаа шүү. Тий. Өдөртөө одоо Ситидээ хат. Бараг ингэж яагаад бараг Ситигээсээ болоод тасалжуулагч болох хаа. Би бодож тийм донтой юм шүү дээ. Ажлын донтой. Ямар сандал ихнэр нь хайж байгаа. Гэтэ ядрын шүү. Энэ ядарсаар байгаа хүний хөл бөмбөг зориулагдсан халзан л байна. Нэрээ салсан гэсэн чинь нэрээ яг мэрэгжил хэцүү болоод одоо уусаа за ойлоо хөл бөмбөгийг бодъё л доо. За 8 сард лиг эхэлж байгаа тий. 8 сарын тий сүүлээр 20 дундаар эхэлж байгаа юм даа юу. За тий. Хамгийн ихний лигийн тоглолтуудыг эхэлж байгаа. За тэгээ 6 сар гарчихж байгаа. Давруудын лиг мэгж явсараа 6 сар гараад. Тэгэнгүүт чинь 12 сарын 10 сард нь яг бүтэн ингээ анхаарал хандуулчихж байгаа байхгүй. За тэгээд тэр хугацаанд нийт тоглолтуудын за 50% гэртээгээ 50% нь зочин багийнхаа талбай дээр очины тооцохлоор за 10 сарын 5 сард нь ер нь бол гэртээ бүр хонохгүй бүр гэртээ байхгүй болох гэдэг шүү дээ. Байхгүй тэгээ бүгдийг онгоцсон. Тий өөр тийш явчихж байгаа гэсэн үг тий. Үлдсэн 5-д нь гэртээ байгаа мөртлөө сэтгэл санаа нөөр газар. Тий. Тэгэнгүүт тим мэрэгчлэлтэй хүн одоо жишээлбэл гоё ажил хийж байгаа юм уу? Биш юм байна чи бодлоо. Чи тасалж чадлаа. Тэрдээ. Одоо жишээлбэл чи өөр дээр тийм дасгалжуулагч чийг хийх үү? Том баг шүү. Чиний хүсээд байдаг том. За Манчестер Юнайтед гаж дасгалжуулагч. А тэгтээ тийм ажил хийх үү? Хийн. Одоо намайг айлгүй. Хадтай ясаар яг бол энэ Европын дасгалжуулагч нар салах баг. Гэтэ хийн штэ. Яг миний хувьд бол хийн штэ. За яагаад? Үнэхээр одоо мөрөөдөл штэ. Үнэхээр Манчестер штэ. Гэтэ мөрөөдөл гэдэг юм а за чи Манчестер намайг тоолоо штэ. Одоо л чи тэгж бодож байгаа заяа. Хагас жил ажиллаад чиний на мөрөөдөл гэдэг юм чи байхгүй зүгээр л өдөртний амьдрал болчихсон. За би дасгалжуулагч боллоо. Би юу яалаа? Номер 80. Би зүгээр туслах дасгалжуулагч л хийвэл ахлах хийвэл хийхгүй. Туслах чинь ч гэсэн дагж явна шүү дээ. Тий явна л та тэгтээ юу шүү дээ. Дарамт арай багтай. Нүүрэн дээр буухгүй гэж. Юу н дарамт арай багтай. Би ер нь тэгтээ хүнийхээ хувьд ч гэсэн тийм мандалагч биш юм байна. Айгүй сайн туслан гүйцэтгэж юм би. Тэгэхээр би бол өөрийгөө туслах дасгалжуулах юм амар амжилттай болох. Ер нь бол дасгалжуулах тоглогч хоёрын голд айгүй сайхан гоё гүүр болж ажиллаа. Би тэгж боддог шүү дээ.
Ер нь ямар ч ажил дээр тийм дөө. Нэг дарга болчгоор л би шууд унцдаг. Над намайг бас дарга болгосон хүмүүс байна. Бүтэхгүй тэ нэг хүмүүс. Айгуусаа хийгээд чи дарга бол гэж цаас малгай өмсгөө. Тэгэн гутал ажил нь нуурчиж байгаа. Тэгээ би яг тэр дамжлага дээр л байх хэрэгтэй. Тэгэхээр хариуцлага их хэмжээний хариуцлага өөр дээр хүлээж авах дурггүй гэсэн үг үү? Тийм авчгаараа би өөрөө өстөө амар зориулдаг. Амар их нервтэй бүх деталь дээр анхаарал ингээ бүр солиороод ингээ өвчлөж. Тэр чинь зөв юм биш үү? Уг нь бол зөв байгаад байгаа боловч бас дараа нь ингээ яамд өөр амар ядарсан. Харин угаасаа л тэгэл дасгалжуулагч хийгээд одоо чи багийн алга дасгалжуулах болох юм бол угаасаа деталь болгон дээр анхаарангууд яг тэр нь нөлөөлөхгүй болонгууд сэтгэлээр бүр унаад бүр ингээ аригчин бодлоо. Нөгөө манад нөгөө грам ирсэн гэдэг шиг тэгээд грам шиг ингээд дэд одлон хөхрөөд бүр бодоолох нь шүү дээ. Тий цаад ч нь бас эргээд дасгалжуулагч болчиход байгаа. Би бол хизээч дасгалжуулж бүр сэтгэлээр унаа бүр мэрэгжлээ солиод бүр ингэ бүрс. Айгуур зам гүүрийн инженер болоод. Тийм л юм биш шүү дээ. Ахлах болохгүй байхаа зүгээр. Үнэхээр боломж олдвол туслах дасгалжуулагч бол. Тоглогчдын сэтгэл зүгээргөө дасгалжуулагчийн ч гэсэн ярьж байгаа хэлж байгаа юм тоглогч нартаа сайхан шингээгээ сайхан сумлаад аль алийг нь сумлаад цаах талбай хажуудлаас ойрлоод. Тэгэхээр угаасаа дасгалжуулагчийн ажил бол амар хүн мэрэгжил. Товч хүсэлтгүй. Айгуу хэцүү. Тэгээ угаасаа яг ийм ингэж хийж байгаа хүн тэгж нервтдэг, тэгж талбай дээр стресстэй аргагүй юм байна. Сая зүгээр өнгөцгөн л бодлоо шүү дээ. Амар чамд. Тэгээ тэр хүн чинь орой болгоно бүтэн ойртой бас биш байгаа шүү дээ. Нөгөө салгасан юм чинь тэнд арх уцуу ёо яадаг нөө. Тэгээ нөгөө хожиг гаргалгаагаа олохын тулд шүнжигөө бодчихно бас. Одоо нэг хідэн Латин Америкуудын чинь нэг довтлогоо бодоод тавьчин те. Багийнхаа сэтгэл зүг бодоод тавьчин тэгэнгүүт тэд нар чинь замраагүй аригчтай байгаа шүү дээ. Тий. Үнэхээр хувийн сахилга бат муухтай. Тэгээд новчин нэг шоууд нь бүтэн сайны орой шоууд, нагас сайны орой шоууд нь тэгээ уцтаар нь папарацд бүрдсэн байна. Гайняач. Угаасаа л одоо юу гэдэг нь за 30 хүүхэдтэй л эцэг яваад. Тий 30 хүүхэдтэй эцгэл. Тэгээ нөгөө хэд нь хар багтаа нөгөө ядуу амьдрал үзсэн учраас нөгөө өсгий үлэнтэй. Тий тэгээ тэрийг одоо нэг айл руу өргүүлэн бас толгой ажиллана гэдэг. Айлтай. Тий. Хаашаа зээлэр шахав бүр зарах юмсан одоо яах юмсан. Тэгээ оронд нь бас нэг тэнийг юм аавна дуучиртай. Тэгэхээр яг энэ хүүхдийн академи юу юм бас гэж айгүй бодлоготой хэд байна тий. Хүүхдийг угаасаа багаас нь за үнэхээр авиастай гэдэг өөрхөн академид авчиж байгаа бол тэр чинь хувийн үгжил дээр юмс анхаарад байна шүү дээ. Шоуддаг биш, хариуцлагатай юу гэдэг яг нөгөө нэг тэмцээний үеэр бол яг нэг тийм зэрэгцэн ч юм уу робот шиг байж чаддаг гэдгээр. Одоо германууд ч хөл бөмбөгийг ажил гэж ойлгоод байгаа шүү дээ. Тийм. Гэхдээ тамирчин ч үг энэ бол ажил шүү дээ. Өөрөөсөө ажилчин гэдгийг мэдчихэл явж байгаа хүмүүс тэгжиж л гэрээ контракт гэдэг. Тэр зарим нэг нөхдүүд чинь сайхан хөл бөмбөг тоглолцол тэгээ сайхан гэртээ сайхан байж тийм л шүү дээ. Одоо буцаа салгаал. Нөгөө танаа нөгөө United байсан Pogba шүү дээ. Тийм. Сайхан шоуч. Одоо тэрийг бол хэлж болж байна. Тэр бол үнэхээр бүтэхгүй баачгүй байхгүй. Авиастай. Биений өгөгдөлтэй. За талбай дээр тоглохдоо хөөхөн ухаантай үг нь бол уул нь ажилтай баачгаа шүү дээ. Даан тий зөвхөн талбай дээр. Тэгэл хөл бөмбөг гэдэг чинь зөвхөн талбай дээр ажиллахаас гадна тэнд хэдэн 7 хоног бэлдэж очиж байгаа. Тийм мань хүн чинь ямар ч бэлтгэлд орохгүй сайхан үхтлээ PlayStation дээр завсар гарвал аригтаал. Тэгээд энэ тэнд очиж гоё үнэтэй хувц аваад тэгээд өөрийгөө селф хийдэл enjoy-дж явж байгаа л маргааш тоглолтоо шүүхэр нь за хийдээс юм байна. Тэгээд шууд ингээ бенчтэйгээ урж ирээл чи тэгээд подкаст хийлээ шүү дээ. Машинда хүртэл чинь нөгөө урт ван бенз байгаа шүү дээ. Арталтаа сууж ганцаараа PlayStation ч байгаа л өрөөнд ч тогж ирдэ. Тэгээд хурж ирээ оо гайс. Тэгээд бэлтчихэж байгаа. Бэлтгэл хийхгүй ч гэсэн шүү дээ. Одоо тэгэл бэлтгэл хийсэн хүн яаж н удаан тоглож. Одоо сагсан дээр LeBron биш шүү дээ. Биш шүү дээ. LeBron James 40 настай. Өөрийнхөө хүүхдтэй ч зүүн хүмүүстэй тоглоод агалалцж байна. Энэ Рональдо ч гэсэн бэлтгэл шүү. Бэлтгэл би хаавал бэлтгэл шүү дээ. Чи бэлтгэлтэй байгаа учраас л өнөөдөр чинь энэ шазаачаас ингэ ширүүсэн татгаж байгаа юм шиг чийсэн гүгээд байгаа байхгүй. Одоо нөгөө нэг би найз нөгөө спортын нөгөө юу гэдэг гадны тамирч юмчдын подкастыг сонсдог. Тэгэнгүүт одоо LeBron James чинь өөр тэг бас нэг мундаг NBA зодог тайсан тамирчтай нийлээд подкаст хийгээд байгаа байхгүй юу. Тэр хүн одоо NBA чинь бас л яг нэг зуны 2 сар хагасл амарж байгаа шүү дээ. За яг арай удаан хугацаанд за 3 сар амарж байгаа гэж тооцсон. Яг улирал дуусаад плей-офф яваа сүүлийн ингээл аврагын төлөө тоглож моглол ингээл дуусгаж чинь тэр чинь 6 сарын сүүлийн хавцаа хүрчихэж байгаа байхгүй юу. Тэгэд тэрнээс хойш яг 14 хоног л чанартай амардаг гэж байгаа.
гэр бүлтэй зарцуулаад гадагшаа аялаад юм үзчихэд тэгээд дараа нь сар гэртээ өөрөө хувийн бэлтгэл хийдэг гэж байгаа юм. Тэнгүүтээ араас нь улирал эхэлдэг дасгалжуулагчтай бэлтгэл. Тэгжээж хүн 40 нас хүртлээ гэж алдцдаг болж байгаа юм. Энэ үнэхээр спорт таартай. Тий. Спортод хайртай тэгээд тэрэндээ өөр амар карьертай кайфтай байгаа. Тийм. Үнэхээр өөрийнхөө карьерт бол үнэхээр үнэнч биш. Тэгнэ гэдэг бас агуу том золиос байгаа юм л да. Тэгтээс авьяастай байна. Авьяастай. Угаасаа бурхны өгөгдөлтэй болчоод аюу гой бие хайрлалцсан дортчиход шин. Тий. Тэгээс бол хөөх юм үнэхээр мэддэхгүй хөөхөн мөрөөрөө явж байгаа баачканууд биш. Тэгээд Японд 50 гарчаад явж байгаа юм байна тий. Үнэхээр авьяасгүй заяагүй тэр Японд төрдөн заяагүй нөх. Юу нөө тийм шүү дээ. Тийм гоё нягтхан бол Европт төрсөн бол тэгэл бас л явж. Биений өгөгдөл гэдэг юм чи угаасаа тэгэл яхаар гарч байгаа юм чинь. Одоо гоё хөл мөнгөний тамир чинь цөөхөн биш. Одоо сонл шүү дээ. Хэмэн сомын солонгосын. Сонгол одоо үнэхээр тэг Япон солонгос их сонтой. Солонгосон жоохон шигшээ дээрэж болно хүртлөө. Яг хувь карьер тоглогч гэхээр солонгосууд л нүдэнд харагдаж байгаа шүү дээ. Ер нь бол Накамура энэ чинь тэр мөн сэлт мэлтгэрээ дуусчихж байгаа шүү дээ. Тий. За тэгээ одоо нэг хин байгаа даа Брайтны чинь. Оо, така хим лээ. Тий. Нэрийг марцсан. Одоо яж сүүл имэр хийсэн санагдаад байна. За нэрийг марцсан тэгээд. За тэр үед тэг ингээд дундаж багуудаар тий. Цойс юм байхгүй. Алтан дундаж багуудаар ингээд бүрэлдэхүүнд нь ингээд хөөрхөн байгаад байгаа юм. Тэгэхээр солонгосууд чинь ганц нэгийг шидчихэд тултлан шидэж шүү. Тэгэхээр тэнд бас маа солонгос муухай юултаа шаз руу навш тулталтан муухай. Гэхдээ тэгээ багаараа гараад ирэхлээр нэг тийм яг нэг механизм шиг ажил. Манай Японч үчиг механизм баггүй. Яг секо шүү дээ. Яг л нөгөө цусанд нь байдаг юм. Окей, ингэж байгаа бол ингэн тэгж байгаа бол тэгнэ нөгөө нэг тийм. Яг 11 үний ойлголцол, жиг хөдөлгөөн, усны дэлгөө. Японы шиг пеп авах хэрэгтэй байхгүй карьераа дуусгаад. Нэр яг тийм биш. Пеп Японы шиг дэр бол жинхэнэ ад жаргалыг амьдруулж. Япон бол яг үгээр нь шааш. Бүр амар тоглох. Яг дасгалжуулагчаас хамааралтай шиг болчихсон байхгүй яг үнэндээ бол. Тэнд нэг толгойтой дасгалжуулагч л яг ингээл ансамблийн бүрдүүлэл яг ингээл симфони тоглох юм бол тоглолоо тэнд. Пепт угаасаа нэг тийм бүр цойл цавьяас түн хэрэггүй шүү. Түүч хэрэггүй. Яг тэрний үгэнд орох юм хэрэгтэй. Үгэнд ордог 11 үл яг бүр яг хийснээр нь тоглодог. Тийм би бол тэгж боддоо шүү Пепиг. Одоо клубын карьер дуусчлаад Японд төрлөж. Нэр тийм. Яг тийм гаргалагыг нь олцсон ойлаа. Тэр зодог тайлаад одоо клуб дасгалжуулахгүй гэхэл юм бол Японд руу очих юм. Япон бүр ингээд бүр өстой тэр муу балер Асахига барайл гуух хэрэгтэй. Тэгээ бага Монгол сумочтой урдаа ярьчихгүй юу? Тэд чинь Японы иргэншилтэй байх шүү дээ. Тэгэх юм бол Пеп бодно шүү. Тийм. Үндэснээрээ намайг гойж шүү. Энэ аюу сонирхолтой юм баггүй. Нэрээ тэгж орж ирсэн. Ер нь хин чарахгүй дээ Монголд над чиг ингэ сэтгэхгүй. Наа чи өстой гоё бодож байгаа юм байна. Тийм. Босноо сахилга бат түүч байхгүй. Тийм. Чадахгүй. Тийм. Дээрээс нь амбицтай юм. Тийм. Японд бол амбиц байхгүй. Сая шүгэн 4 хүртэл яваа шүү дээ. Авах гэж. Гүү лүү 8 хүртэл яваа. Энэ жил сая сүүлэх дээр ч нэг хөдөлтэй яваа хаа. 8 руу л орсон баг. Тийм. Тийм солонгос чинь шүгэн 4 хүртэл яваад карьер нь юу байгаа шүү дээ. Карьер хийчтэй. Солонгос 4 рүү орсон юм уу энэ жил? 6 онд жилүү 4 оных жилүү 2 оны дэлхийн авраг дээр чинь 4 дээр баг. Тэр чинь гэхдээ угаасаа нөгөө лөөвөртэй байсан шүү дээ. Тэр чинь Азиудаас хамгийн дээдл нь байгаа. Тий, Италиг хусдаг. Италиг ууч шүгэн 4 дүлдэг. Италиг хусч ихэр л ойлгохгүй. Итали бол бас зэгцтэй багч гэнэ. Тэгээд тэр чинь нөгөөс жинхэнэ алдаг байсан Итали шүү дээ. Буфонтой, Тотитой, Делперотой. Тий, Канавар маань бүгд 2002 оных тэр ч яг тэгэнгүүт тэрнээс ч нөгөө Япон солонгосыг газар дээр нь болж байгаа шүүгчийн асуудал тэгээд асуудал үүсчих тийм байх. Тэр хүртэл явсан. Тэгээ одоо Япон бол явна. Сая бол Германы гуслаа тий. Германы гусна гэдэг чинь гусаатай хүмүүс ороод байгаа. Алчгаа шилтэй. Ажилтай бацгаа байгаа. Германчууд нь хожчих юм бол за шалгарч магадгүй гэжсэн чинь Японд цэг тавиач байгаа. Гүйлдэг өгшөө ингээд. Япон амар чинь цэгцтэй тоглосныхаа ачаар яаж байгаа. Тэрээс нэг дасгалжуулалтын амар гоё юм байхгүй. Тэр хөв тоглогчийн тийм эмх замбраатай хүмүүс тоглож цойлоод байгаа юм байхгүй. Тэгээд тэр 2 оных дээр чинь нэр гүүсидинг чинь солонгосыг дасгалжуулсан юм байна. Тэр битүү брэндинг шатсан. Тийм. Тэгээ нөгөө хэд нугасаа Европ дасгалжуулагчтай бүр шал өөр системээр тоглолцож байгаа. Тэгээ Пепиг бол авах хэрэгтэй. Тийм байна. Одоо Пеп ядарч чинь залах чинь одоо зүгээр шгшээ дээр очиод юм чимээ аниргүй Японд ингээ гоё зүгшин мөч. Тийм. Тэгээд яг 50 дасгалжуулах юм бол тэр бүр амар баг бэлтэн. Тийм гаргаж нууцаар жил дасгалжуулаад нэг багийг гаргаад ирэх юм бол ална.
Одоо тэр доогуур нь байгаа Японд байгаа нөхдүүд ч одоо бүр ирлийдчихэд гой хүүхдүүд байж шүү. Тийм зөндөө. Нөгөө аав ээж нэг нь хар марч юм уу. Тийм тоглогч NBA идэв шүү дээ. Рю Хачимура гэдэг Lakers. Одоо Японы шигшэгийн хаалгач чи хар нөхөр байдаг шүү. Тийм. Тэр гэхдээ иргэн шил авцсан юм шүү. Японыг авцсан. Нөгөө зүгээр өөр орнд төрцөн мөртлөө нөгөө улсын төлөөлөлд ороо ирлийц гэж утсан шүү. Тийм үү. Би бас тэрийг анзаарч байгаа юм юу. Ээж нь Япон гэлөө. Тийм. Маах чи нэг аавна гэж өвчгнөд. За. Тэгээ би чи онооно тэр хоёрын царайг яллахгүй. Гэсэн чи онооно гэсэн. Тэгээд чи нэрэ тэр гэснээс нөгөө Бразил дээр одоо Анчлоти очиж байгаа. Тийм тэр бол үнэхээр зөв класс. Реал ер нь зөв хөдөл юм. Одоо 26 онд одоо манай Бразил ална шүү. Одоо энэ Бразилийг үл үзэх хэрэгтэй. Яагаад гэвэл Анчлоти бол ирчүүлээ өгдөг дасгалж болохгүй юу? Урдуур ирчүүлээ өгнө. Манай Антони ална. За Касимиро дуудсан. Касимиро одоо манай Касимиро турцсан. Харахад яах вэ? Яалтаа чам шиг бомгор ирсэн баг. Одоо наад хэдийсэн юм том толгойтой яг таа шиг болчиход. Чам шиг болцсон. Яг наад юм том толгойтой ихтэй ч биш үү. Шоколадтай жопс шиг юм асах шүү дээ. Нэр Бразилд нэмж жоо судлаа. Сайн хүнийг дуудсан шүү сая. Хамгаалтан дээр хүн хэцүү юм да. Хамгаалт хэрэггүй урдуураа. Анчлот ирсэн. Аал манай Антони энэ төр аална. Янгнуул яг үүндээ бол урдуур цацаа талдаатай баач хүн зөндөө байгаа шүү дээ. Реалынхаа эдийг мэдж байгаа шүү дээ. Родриго тэр нэг химблээ бас нэг юм буржур өстэй. Винишиус байгаа, Родриго байгаа. Тэ нэг юм Антони байгаа. Сайхан нэг хүнтэй суудаг 18 та баач гэж юм бэл. Энэ зүйл аймаа шүү дээ. Харин тийм нэрийг мал хэмээ үсгэрч эхэллээ. Нэг жижиг хүүхэд байсан шүү дээ. Нэг өөрхөн бомбор бацсан баг. Тэр мөр чинь бас гоолтой бацсан шүү дээ. Нүрээ над чи харгаа. Арай ирцээдсэн. Тэр хоёр удахгүй саллалтаа тэр найз өхөн угаасаа арай том бөхстэй мэт. Ер нь бол хөл бөмбөгчтэй ихнэрийг бөхсрөөр нь дүгнэх хэрэгтэй. Томрох тусмаа л урдан сална. Хөл бөмбөгчд нэг тийм ягаад нэг тийм сан дандаа нэг тийм модельуудтай суудаг тий. Модельууд өөрсдөө төрөвчгээ харчаад байна л да. Зүгээр байхгүй. Тэгээд эднээс чинь нэг л баанд орж байгаа шүү дээ. Тэгэл өөрхөн чихэн дэрэн цэцэг ургууллаа. Тэр муу Латин Америк хөөргөн чихтний зүтэй. Одоо тэр нөгөө Түнисийн нөгөө Хаким биш үү? Тий. Тэр нохоос алт хийсэн. Тэр чинь гэхдээ тэгээд ээж нээр ухаантай байхгүй. Хамаг хөрөнгөө ээжийн нэрээр яадаг. Тий. Ээж юу? Гэрэлдээ Хакими чи юу лээ? Марокко л юу лээ? Марокко л Алжир лөө? Түнис юм. Алжир нэг нөхөртэй л хамт. Тий, нэг айгүй л гоцсон та. Шигшээдээ тий. Хоёр танаад байсан халзантай штэ Акбар лөө Ахмат ч. Тэр чинь нэг штэ. Ахмад. Тий, тэрнтэй чинь нэг Амрабат. Тэгвэл Марокко юм шүү. Тийм баг. Тэр өч нэг багтээсэн санагдав. Тэр Марокконы ихийн эрэхт ястаа угаалсан бах уу? Магадгүй. Тэ. Одоо гэхдээ яг би зүгээр хувийн мөрөөдөл гэх юм. Челси зэдаа ирчихсэн. Гоё болно даа. Төрөл бүрийн авьяаст хүүхдүүд шүү дээ. 18-тэй, 20-тай. Одоо энэ шинэ үеийн хүүхдүүдийг чи одоо бацхад чи хэцүү одоо сайн сумлах хэрэгтэй. Харин Зидан сумлах юм санагдаад. Зидан сум өхөө. Сумлах баха. Бенземаг сумсаар бол одоо тэгэл элит тоглогч шүү дээ. Алаавлаа тэгэл сүулт нь юу нэг шилдэг эрэхтэй тамирч авцсан шүү дээ. Уг потенциал байна л да. Одоо Премьер лигийн байрлал энтрийг харахад потенциал байна. Ер нь бол хөөхөн юуг нь харцсан дасгалжуулагч ирэх юм бол манайд бол тийм Мензо Грам гэх нэг тийм дундаж дасгалжуулагч хэрэггүй байхгүй юусоо. Энэ юу юм шүү. Клубын эзэд нь өөрсдөө нэг юм дасгалжуулагчаа хүртэл өсгөө зарна гэж ойлгоцсон юм шүү. Магадч. Би бол тэгж ойлгосон. Уус Америкчтэй болчихж байгаа тийм. Дасгалжуулагчаа хүртэл ингээ авчирд Брайтон шиг ингээ бүгдийн зарна гэж ойлгоцсон юм шиг байсан. Өмсгөлтэй юу тийм тоглогч бүгдийн зарна гэж ойлгоцсон. Тэр айгу буруу байна. Одоо Челси дээр чинь эн чинь хэрвээ өнөхөр өнөх жоохон хөл бөмбөг талбай хүн болвол те баг нь цом мом хүртээд те тэгээ мерчендайсуудаа зараад те тэгээд байж ивэл илүү үнэн. Челси ч одоо ер нь аврагын төлөөл тоглодог баг шүү дээ. Ууг нь бол тийм шүү дээ. Тэгж хатал сүүлийн хэдэн жилээр муухай онгаач 8-аар орчлоо. Түүхлийг явуулаад бүр хог болгочлоо энэ Америк эцэст. Манайх бол манай Америкчууд бол өмсгөл зарах гэж ирсэн шүү. Танаач чинь гэхдээ сая сууд авсан эзэн чинь англи хүн үсттэй тэр юм орчоо одоо хамаг юм танаад муулгаач. Иниос юу вэ нөгөө одоо нэг машин Иниос групп. Тий нөгөө нэг Иниос группийн Сир мэр гэдэг. Одоо юу үсттэй.
оффроуд машины хамгийн сайн чанарыг үйлдвэрлэдэг. Тэр муу ч одоо бүгдийн л таньж ин л да. Одоо сая одоо финалийн тоглолтод шалгарчаад байгаа шүү дээ. Европад төр чинь тийшээ очих ажилчдын зардлыг даахгүй гэсэн. Тийм тэгээ нөгөө дасгалжуулагч. Манай хүн ч өөр хэмнээ цалингаас ихнэрээсээ нууж муужгаад нэг 30 ажилт авч явъя л ядаас тий. Айгүй хэмнэлтөө. Бруно ч бас нэг цалингаасаа нэг 5-10 үзэгч бас нөгөө ажилтан бас авч явж байгаа шүү дээ. Өө зөө. Ийм л тэгэхээр миний Бруно ч бас хүний айлын шүү дээ. Ойлгоо өгт шүү. Ажилтаа хөөрхөн юм шиг. Үнэхээр ард болохгүй сенсацтай баажганаад байгаа учраас л орилоод яваад байгаа байхгүй яс юм дээр л. Ард чи боддоо Бруногийн оронд сайхан урд гүйжгаад хойшоо харсан чинь хараа нэг шүд мүд нь хугарсан хүмүүс шиг байж байгаа байхгүй. Нэг Мартинес яваад нэг Магуайр гэж хажуудалд нэг юм 70-аад тэгээд баг юм нэг сонь хэлбэр дүүрсэн. Жохон цааш нь давуулаад ингээд Жонигоо харахаар ард нь онооно шатсан. Тэгэхээр тэр хүн чинь нэр үтгэхээс яах юм шүү дээ. Үнэхээр гүүгээр онгорхоо шүдний таагууд онооно гэдэг шиг тавдаггүй гүйж байгаа юм чинь. Би Бруногоо өрөвддөг. Үнэхээр одоо маад ирснээс хойш нэгч бишдэхгүй явж байна. Ясэр бол. Энд чинь бас амар юм юу байгаа тоххой. Хөдөлмөр байгаа тоххой. Премьер лиг бишдэхгүй ингээ бүх үйлрэл тоглож ингээ боддоо. Нэг цэлэн цухгүй бүх нухуулж байгаа л да. Бүгд нь нухсаж байгаа шүү. Тэгэхээр чи энэ чи ядарна. Хөл дээрээ гişгүүл нь өвдөн. Ойлгох хэрэгтэй. Ойлгох гэдэг би яаж ч ангилж хамгийн чанга тоглолттой. Тэгээ бүгд шүүмжлэгч. Тий. Одоо манай химэн Кантана мантан. Та чи хинтээ шалгарчлаа финалд. Нөгөө Реал Бетистэй нэг л. Үгүй одоо нөгөө хин ирхмээ хин бэл. Инх хоёр ч айгу гоё нэр өгчээд байгаа шүү дээ. Тоттенхэм манайх хоёр. Тэр сүпэд хоёр гэж. 15-6-ад явж байгаа байж шүү дээ. Лигтэй. Хоёулаа одоо цом дээр гараад ирсэн энд галаасах байж шүү дээ. Яалагч наваад илэг тавьчих нэрчил. Орлоо шүү дээ. Нөгөөт нь тэгэл 17 дугаар байранд дууслаа шүү. Харин их юм шүү дээ. Тийм манай хоёр ч одоо ерөөсөө энэ жил унахгүй бат болсноо тэмдэглэл харагдаад. Одоо энэ тийм л юм да. Ирэх жилээр харж байгаа юм байна шүү дээ. Ер нь бол энэ жил за авраг авахгүй нөө. Тод болсон. Эхний дөрөвд орохгүй тод. Тоттенхэм бол дасгалжуулагчаа халан шинэ хүнээр ад жаргалыг хань манайх бол одоо энэ нэг авчирсан балаа юмдаа эрх чөлөөг нэг үлрэл олгоно гэдэг ийм л хоёр баг доор үзэж шít. Аврагын лигийн финалч юм болохоор PSG нөгөөх нь. PSG нөгөөх нь хэн байлаа? Оо хулаач. Барса ч мултарсан. Интер. Тийм Интер мэлээ. Би бол Интерийг аваасаа гэж. Харин тий яг Интерийг аваасаа гэж. Яа тэгэхээр Paris Saint-Germain арай болоогүй. Тэгээд тэр Интерт чинь 30 хэдтэй гинүү. Сая карьертаа анхныг бол тэр 38. 4-ний нэгт хийчихэж байгаа юм шиг тий. 38 тэр. Барсаг ус. Хамгаалагч. Харин тийм гин тий. Үнэхээр гайхамшиг бүтэл. Тэр бүртгэл үнэхээр Италиуд урт насалдаг л да карьер нь бол. Тийм л дээ. Тэгтэл бас л гоёогооц Тоттенхэм ч одоо эдээ зодог байсан. Одоо сая энэ Лачо явж явдаг чинь Иммобил энэ ч одоо яа л хизээний л Иммобил. Харин тийм шүү дээ. Манай Дробатай л явж исэн Иммобил шүү дээ. Гайхамшигтай байгаас. Гайхамшигтай. Гэтэ тэднүүсийн чинь карьерийн хоолтой нь холбоотой юм л шүү. Тийм бах. Итали хүн гоё ол өгдөг. Гурил шимтэй. Тийм карьер нь тэгээд оройч эхэлдэг дээ. Алж чаддаг нь 25-аас хойш. Одоо чи тэгэл за зүгээр хамгийн классаар энэ цагийг л бодлоо. Тийш чи бод. Үхэж өгдөггүй тэгсэн ирнээр очоол гол хийгээд байдаг. Сони шүү. Тэгээ FIFA тоглолтоор хамгийн урд нь нөгөө юу стаминаа дуусчихна. Дуусна тэгсэн мөртлөө тэгээд гол хийгээл тоглол яваад байна. Сони шүү дээ. Тим карьертэй хүмүүс үү? Тэр нэрээ 5 сарын 31-нд байлаа шүү дээ. Шүн тэрийг л нэг үзье да. Paris Saint-Germain. Paris Saint-Germain бас аавал гоё. Би бас Дембелегээ авчаасаа гэж боддог. Гэхдээ яг хөө зүгээр би бол за яг түүхээр нь бодох юм PSG-г авчвал гоё санагдаад байгаа. Анхны удаа. Тийш. Тэгээд Luis Enrique тий. Enrique-гээ ud айгүй гоё юм байна. Тий, Enrique чинь Барса төрүүлсэн. Тэгээд дараа нь яг алж байхдаа охин нь бурхан болцсон. Тэгээд нөгөө карьер нь унаа жоох эгүүдсэн байж одоо буцаж гарч ирж байгаа. Тэр гоё. Тэгтээ нөгөө талаас Интер гэхэлэр Интер чинь нөгөө нэг Мартинезийг би аав гэж хүсэж байна. Үй, үнэлжингийн үлгэр яваад байхгүй Интер Милан бол. Тий. Нөгөө хинч тэрийг ингэж хол явна гэж бодоогүй. Бараг 8-1 дээр хасагтана л гэжсэн биз. Тий шүү дээ. Уусаа айгүй хөгшин байгаа шүү дээ. Дасгалжуулагч шинэ байсан. Тий. Нөгөө Инзаги Мартинез л байсан. Тий шүү дээ. Одоо чиний ярьдаг л Инзаги. Биш тэрний нөгөө ах нь илүү юу нэлээ тэр Инзаги шүү дээ. Хоёр Инзаги яваад байдаг шүү. Арай царай л гинда. Тий, арай царай л. Лациос ирж байгаа шүү дээ. Тийм. Түүнээс биш AC Milan тоглож исэн Инзаги бол биш шүү. Нөгөө нэг Балерны архичин царайтай. Тэр чин дасгалжуулагч болоод ийм хол яваагүй хаа.
Би буруу бодоод тийм юм. Харах юм байна. Царайлаг штэ манай энэ. Тийм царайлаг. Интер Милан бол өстой жинхэнэ үнсгэлжингийн үлгэр. Тэгээ угаасаа яг юу гэдлээ. 12 оны Челситэй ер нь их ойролцоо байна гэхлээр тоглолт нь. Тэгэхээр нь би үзээгүй ч гэсэн бас баярлаад байгаа. Тэдний тоглолтыг үзүүл нэг тийм нэг хуучны мэдрэмж авах юм да гэж. Одоо тэгээ Интерт бол үнэхээр дүмпресс бол алж ийн л та. Харин тийм юм тий. Штэ шийдсэн үед л нөгөө хин балжаах хэлдгэр нөгөө хазаасан талын модоо утгах чинь. Яг ёртогоо байж байгаа байхгүй. Өндөр чин, хурдан чин тийм. Тэгээ хойно тоглолт чинь нийтж. Одоо Интерийн арын 4 хамгаалагч чинь ингээ харах юм бол нэрээ туслаа. Дөрөв гэж Хүмүүн 22-ыг отхон шиг юм бодож байгаа шээ. Вангар хэмжээ гэдг нь 4 юм байж байгаа шээ. Харин тийм. Тэд нар чи 4 гэж 3 2 ой 5 юм шүү. Тэгээд 3 хамгаалтанд цэвэр үлдээд нөгөө жигүүрээ өөр нь угшаа гүйцдэг тийм юм байна. Турам мурам ч нүгэлгүй өндөр шүү. Турам чин аргагүй шүү дээ. Аав 8-аар тасархай хамгаалагч байсан шүү том битээ. Тэр амираа. Тэгэл за тэр дөрвийг л давчвал хаалгач нь жижиг юм байх шүү дээ. Тийм шүү дээ. Даач муухай. Үнэн иракцтай л да. Амир л та. Би ч хайртай л та зоморт. Зомрын пен шүү дээ би ч бас. Тэгээд яг тэр чинь швейцарын их үстэй чавс. Сенсацтай хаалгач л та. Гоё хаад. Муур шиг л. Тэгэл нөгөө хуучны Виктор Вальдес. Хөгшин л өөр юм одоод ихтэй. Гоё штэ. Сая энэ конференц дээр ч гэсэндээ бас айгүй гоё тоглолт авсан. Сая энэ саяны нуглаан дээр чинь. Манай Дихя Антонигийн эсрэг тоглолоо штэ. Маа Дихя ч одоо хөөх юм. Яагачгүй байхад нь л явуулсан яс ярил. Тийм штэ. Үнэхээр муур штэ. Зүгээр юу баахан дасгалжуулагч нар солиход тэрний золиос нь л явсан байхгүй юу? Тэрнээс бол хөөх юм тэр чинь бүр удирдлийн шилдэг тоглогч шүү дээ. Премьер лигийн тэгэл амар сэв хийж байгаа. Тэр л тэр уртлын дөрвөн баачка яг хөрөөний шүдчихсэн. Хонгорхоо шүднөсөө. Анаач бол нэр хонгорхоо шүдний цаатлахаа нанаа л болсон юм. Тийм шүү дээ. Яг артлан хилэн байж байгаа байхгүй. Ингээ хүн хонгорхоо шүдтэй цаатлын харам харагддаг. Хоотой араа. Яг тийм ээ. Би ч буруу нэг групп дээр амар Бруно талд байдаг байхгүй. Бруно үнэхээр довтлол юу яаш тоо сууширч яг довтлогон дээр нь тавиад манай хүн чи хаалсан шүү дээ. Тэгсэн шүү дээ. Ирдэг үйлчлээ битүүг боо шүү дээ. Хиймэл юус гэдэг лөө. Тий шүү дээ. Тэр чинь юу ч нэрдэг монголоор хуурамч юус тий. Хуурамч юус дээр бол нэлээд сайн тоглосон шүү дээ. Бүх гоолыг хийсэн шүү. Харин тий. За одоо асуух юм ингэх гээд байна. Танай багаас солиул хин хэнийг солиод оронд нь хин хэнийг авмаар байна. Дадлоотыгоо зайлуулмаар байна. За. Маа дадлоот юу бүтг. Энийг ороо гараад энэ юу тархин нэг ажилдаггүй баах юм. Тэр зүгээр махал юм шүү. Нэг видичийн жоохон тэмүүг хөлбөрлөл юм шүү. Жоохон за тийм ээ. Тэмүүгээс видичийг захиасан чинь дадлоот түрээд ирсэн юм шүү. Жоохон дүнхгүй. Харин тийм. Гэтэ довтлогоо сайтыгээ довтлогоогоос дэмждэг хүн биш шүү дээ. Яг яс зүгээр л тийм сенсацтай л хүн байхгүй зүгээр. Хамгаалтан дээр мах амар чанга битэй л гэж ойлгосон. Би тоглолтыг харахлаа. Ойлгохтой байх. Усаа маз руу ирэл байрыг авчлаа шүү дээ. Тийм үү. Маз руу хажууд нь шүрмэш аччихгүй. Хөөхөн бүрдээсэн амар биш шүү дээ. Сая нэгэн эсрэг нэг дээр чинь Бамбисакатай ер нь давчлаас ер нь манай клуб ч гэсэн хамгийн сайн 8-аа мазруу дээр хийчлээ л гэж. Энэ жилийн хөө. Тийм энэ жил бол хамгийн сайн 8 нь мазруу байлаа л гэдэг. Мазруу. Чи хаанхын тамирч ингэдэг лээ. Бас Марокко юу. Аармас нэг тийм хүүсэн тий. Ер нь Сити ч нэг Казахстан тамирчинтай болцсон байсан. Тийм тэр бол эртдсэн юм уу? Аль тэр Казахстан уу? Оо яг хөө тэгэл одоо Пеп бэлтэн л дээ. Пеп ч угаасаа доороо олон жил нүдэд 2 жил давдаг юм шүү дээ. Тэгж байгаа гараад ирдэг юм шүү дээ. Тэгэхээр гайгүй баг. Тэрийг л одоо даана л та тэр чинь Казахстан юм чи. Намайг одоо шүрмэстэй л бач гэх байх Тийм шүү дээ. тийм. Өөр гэх юм бол хин байна. За Линделов ч шууд чөлөөтэй агант болчихж байгаа. Онооногоо зайлуулмаар байна. Баян дээр тань явуулмаар байна. Бүх хаалгач явуулмаар байна. 3 хаалгачтай гурвуулангийн явуулмаар байна. Тэгээд хаанхын ямар хаалгач явмаар байна. Оронд нь нэрээ намайг авсан ч болно доо. Хэнийг ч авсан би гомдохгүй. Тэр гурвыг зайлуулж мөчөө басны болоод би одоо нөгөө юу штэ 10 сард ажилтай. Ирнийгээ 5 сард гэртээ байхгүй. Тий. Хатагтай эйс бол чамайг хэрэгэн шүү гэртээ яваад ороод ирэхэд бол амар шүү. Тэгэл урагшаага бол би энэ хойл үндгээ явуулмаар байна. Одоо миний хүү одоо эртхэн аяав одоо.
одоо энэ хөл бөмбөг гэж гүйж хахаар миний хүү одоо юу яадаг. Юу муугар хичээл хүндийн үргэлж мөргөлтөр. Суур сайт. Юу спортын зааж өгье гэж бодчих. Юу инээ түрээд байгаа. Хөөе гүүгээл яг үндэ Ipswich Town-ы нөгөө нэг Delapix байхгүй шүү дээ. Delap бол хажууд нь махтай, шүлтэй, цохилтой, сенсацтай, хэрүүлтэй, хил амтай сайхан хүн байгаа. Тэгээд байгаа. Тий, тэрийгэ зайлуулмаар. Delap ч гэхдээ угаасаа баг шилдэг 3-1 үздэг голоор. Хоёрт байлаа. Тим сайн голтой байгаа. Мэдхгүй тийм биш мэт. Би манайхтай тоглох. Манайхтай тоглоход би үзсэн. Манайх бол бавс л та. Манай угаартай бол зүгээр чицэг болгосон. Манайхаас Ньюкаслд тоглоод зүгээр 2-2 чад гарччихлаа. Үнэхээр дээр авралгууд голчлаа. Ньюкасл ч муухан өндөр тийм тесрэлттэй. Уртлын 3 нь хурдын. Ганц урд байгаа шовгор ганц нь хөл авьяасайтын. Тэгээд хагас хамгаалагчд нь хорын. Хор. Би одоо Бруно Гимрашиг авмаар байна үнэхээр. Бүгдийн зараал авмаар байна. Ардлын дөрөв чулуу. Чулуу шүү дээ. Үу ямар том биедээ ямар ч бак тэгээд жигүүрээр нь ямар ч хурдын. Энэ тэрэлж рүү ингээл нэг гарахаар нэг хоёр талд уулнууд эвгүй босч ирдэг шээ. Тэр үн шиг юмнууд байгаа. Шармаар бүр ямар амар өндөр юм би. Никлас Жексэн хажууд нь зүгээр баг мөрөөр нь татаад. Тий. Мөрөөд мөрөдийг гаргах юм блэ. Би бол хаалгачаа солиод Рамсдейлийг авчаасаа гэж боддог шээ. Ньюкаслыг үү? Поп гэсэн англи хамгаалал. Юу манаач авсан яг аваа. Рамсдейл би айгүй хайр. Рамсдейл ч гэхдээ одоо өөр багт очиж жоохон сугараад байгаа юм шүү. Яг уу. Би сайн үзээгүй л би одоо сүүлд юусаа хөлбөг нилээ үзээгүй. Характертай л та. Би зүгээр характер талаас нь гоё юм л дээ. Сенсацтай шүү дээ. Манай онооч наач бүтээгүй. Манай онооно юу н англи хэл сурсан. Юу ч бодохгүй нэг нүдэн ойртсан амт л байгаа. Аякс тогтоо нэг Нидерланд хэл сурсан юм уу яасыг үү гэж өг. Нийт инглиш үү? Нийт инглиш. Заавас тий. Тэр юу Челси дээр ингмээр байгаа. Нин төрөнд бол хаалгач солимоор байгаа. Угаасаа яг хаалгач юм блээ гэж байна. Өө нөгөө Санчес ч та халзуулгаач. Тэрийг болоо. Нөгөө юунд байсан? Бас Брайтонд байсан. Брайтны бүх тоглогчид сайн гээ ойлгосон юм шиг. Харин тийм шүү. Дасгалжуулагч юу гэдэг нь лаас. Комор навцсан тий яг нэг юм. Икеар орж байгаа нөгөө комсетер навдаг шиг. Тий. Бистаа нэг тийм болчихсон. Грамиг аваад, тэгвэл Санчесыг аваад тэгэл за яг Канседамстэйгээд айтаа хүмүүсийн авсан болсон. Яг Икеа гэдэг шиг нэрээ. Тий. За тэгээ хаалгачаа сольчмоор байгаа. Сол. За тэгээд сүүлд анзаарсан Фафана хэрэггүй юм бэл. Фафана ч юу л хамгаалагч. Тий. Хамгаалагч. Фафана яагаад хэрэггүй? Амар амархан гэмтээдэл. Тэгээ баг одоо баг Рис Джеймсээ ч явуулмаар болсон юм. Тайлцын шинжилгээ аваагүй авсан шүү. Энэ тод дэлгэцэд бүтэн биеийн шинжилгээ өгсөн шүү. Тайлцын дутагдaltaй. Угаасаа том харууд бүтэн. Хямдарсан байлээ шүү дээ тод дэлгэц хийж. Зар хэрэгтэй. Фафанаг явуулмаар байна. Джеймсийг явуулаа, Итали руу явуул тэнд ална. За чин тгийш Итали очоод аягүй байлаа. Тэнд цэцгэлж шүү дээ. Тэгээ угаасаа манайхаас явсан нөгөө хин бэ шүү дээ. Өө Томари. Тий, Томари. Тэр чинь AC Миланд одоо цэцгэлээд үндсэн гарааны хамгаалагч. Тий шүү дээ. За тэгээд урагшаа хагас хамгаалагчд бол гайгүй. А тэгээд тэр Мадоке мэдхгүй. Хамс хамгаалалт шүү Гимрашиг авах хэрэгтэй байхгүй. Тэгээд тэр мэрч одоо ирэхгүй шүү дээ. Энэ улгаач тэгээ явах гэсэн юм. Сити л. Тэгээд уртл дээрээс Мадокег баг хэрэггүй санагдаад зар. Тэгээ одоо нөгөө баахан Бразилиас хэд хүүхдүүд ирсэн. Дээс нь манахаас тэр новш авахаа болоо. Тэр Санчо зайлуулаа. Харин Санчо ч уул нэхэндээ айтайхан бол зүгтээ. Тэр яг нөгөө буруу хүмүүстэй найзлаа шоудах шиг байгаа юм. Тэг угаасаа бүтгүү. Тэр яг солонгосын бороо шиг нэр хийж ороод алга болдог. Харин тэгж. Уул нүүр юм Дортмунд багтаа цэцгэлээдсэн тэгээд дасгалжуулагчтай л байсан байх та бодвол. Эсвэл нөгөө юм үзээгүй дөнгөж байсан. Одоо нөгөө өндөр цалинтай болчих юм уулгаач чинь шоуд алга баг. Өдөр болгоод Рашфорд ч гэсэн худал яг үндэ манайхаас тоглогч нар яваад гоё тоглож байна. Яг үндэ 2-3 тойргол сайн тоглож байгаа шүү. Тийм. Тэгэл бүгд утаа шүү.
Рашфорд бол уучлаар тэр доктор аваад зайл гэж хэлсэн. Тийм. Эртхэн тэр одоо тэр доктор мокторын ажлыг хийгээд эсвэл Эрдэм намаа өгөөд гэж. Тийм. Гэтэ ойлтой ч өгөхгүй тий. Нэг хөөх сарайдээ хүмүүс тийм. Тэр зүгээр сургуулийн маркетинг явуулсан байхгүй. Манай Монголд чинь тэгдэж шүү дээ. Энэ хувийн сургуулиуд чинь нэг гайгүй олимпиад төрүүлсэн ч юм уу эсвэл гадны сургуулиас тэтгэлэг авсан 11-р ангийн хүүхд манай сургууль дээр орчоод тэгээд үнгүй сургаад зургийн тавьчихсан. Яг тийм юм байхгүй. Рашфорд бол бүтэхгүй тэр Итали явах хэрэгтэй. Санчо ч гэсэн Итали яв зайлах хэрэгтэй. Ер нь тийм бах. Италид очих шүү. Италид очиод угаасаа нэг тийм жоохон чангалуулаа нэг тийм байж их хэрэгтэй. Нэг чангараад ахсан байхгүй. Надад бол тэгэл уурталтай одоо яг тэр нэг тийм баахан Бразил тэр Андре Сантос Мантосыг одоо нөгөө хаана нөлөө аль лиг тоглоод байгаа вэ бас Андре Сантос зээлээр явуулсан манахаас. Тэрийг явуул гэж юу? Тэр мэрийг авчиад тоглуулна байхгүй. Стерлинг шин танад байлоо. Байж байгаа одоо тэрийг байлгаж байгаа юм а тэр ламбадаа чи сайн байна. Ажилтай яваа шүү дээ. Мадвеког бодвол ажилтай. Яаж ийг 16 дотор орно өө тэр чи. Амар амиа. Яах вэ? Хүн сул байгаад тах өөрөө урдаасаа хүн таалтанд ороод зөхүүлээд тэнийг үлгаач. Тэрийг угаасаа бүтэн тоглуулах албагүй шүү дээ. Яг за тийм. Тэр 80 дээр гарах хэрэгтэй байхгүй юу? 80 дээр ламбад болоод амар хөгжилтэй шүү дээ. Бас чи хөгжилтэй баймаар шүү дээ. Цаа чи ажилтай шүү дээ. Үнэхээр ажилтай юм. Юу Санчог зайлуулах хэрэгтэй. Ямар ч хэрэггүй. Санчог авч ирээд залуу хүүхдэд тоглуулад 80-аас хойш Стерлингийг гүйлэх байхгүй. Тий. Стерлинг чи ажилтай. Одоо тэгээд тэр Никлас Жекс Мексэн ч хэрэг алга. Зүгээр үнэхээр уртлаа намхан гураар бүрдүүлэх хэрэгтэй. Тэгэл хурдаар үзээл гэж үзэхгүй бол угаасаа том довтлогчноос ч одоо ер нь үнд ороод олдохоо болчиход тийм. Жексний чи би одоо Исакийн дөөр амилах зүгт. Харин яг Исакийн тэмүүг хэлбэрлэлсэн. Анхчуул айгүй зүтгэлтэй пасмас гоё хаяа тоглоод одоо бүдрэл бас хөөрхөн эхэлсэн шүү дээ. Гоё эхэлсэн харин хиндэ. Одоо бэртцсэн юм. Санчо тэр өрний чавуудаад тахгүй юу? Одоо танаа манай хоёр тоглоно шүү дээ. Юу бодож байна? Бараг хожигдсон шүү манайх. Хөрөөний шүдний эсрэгэл одоо шүдний жигчлэр рүү тоглох гэдэг шүү дээ. Өө тэгээ оронд нь зүгээр жижигхэн тэр Бразилийн хүмүүсд урдаа тавьчихсан дээрээ. Би ч яж Бразилда дуртай юм болохоор тэдний гарч ирээд алуулах ална шүү дээ. Алуулж байгаа 24 хүрэхээр нь Реал руу зарчих. Тэндээ очиж харихдаг. Англид харихтад хэрэггүй. Өө тэгэл амар том давтлагч хэрэгтэй гэсэн Месси ч наалдаг л байсан шүү дээ. Жижигхэн сүлжиж мөчөөл гол хийчихсэн. Англид ямар ч хэрэггүй. Угаасаа саалаа алж байгаа шүү дээ. Үүний ч гэсэн жижигхэн шүү дээ. Бак шүү дээ. Баквис шүү. Тулан биетэй. Бак. Чисрэлттэй. Саалаа бол яг болж байгаа. Саалаа гоё ярга. Тий ярга. Тий явдаг байхгүй тий. Одоо энэ ч өөр жишээ авчгаар амтан байна. Торосаар сайн шүү дээ. Тий торосоор да. Цацаа залиат шүү дээ. Даанч жоохон сэтгэл зүй тавьдаггүй юм шүү. За тий. Савлгаатай юм шүү. Савлгаад сенсацтай гэдэг чинь би дэрэж юм. Өө тэгээд нөгөө хин биш шүү дээ. Стерлинг ч гэсэн бас өөр шүү дээ. Юуны ёо. Оо Ньюкаслын Гордон чинь жижиг тийм хурдтай бас юм шүү. Явдаг байхгүй тийм. Яг төвийн жижиг байна уу? Төвийн жижиг. Мэдхгүй одоо Мисэл залуу үедээ гэж алж ийсэн бусдаа англигүй. Одоо нөгөө жижиг довтлогч Пелдэн гэдэг байгаа шүү. Мэдхгүй одоо яг Английн Жота мото чинь жижиг юм шүү. Жижиг тийм. Чи ч одоо төв шүү. Тийм шүү. Гэхдээ яг тэгээ жигүүр рүү гараад ирлээ одоо ингээд хоёр жигүүрт Саала Жота хоёр гэдэг уурамч нуурталтай найруулад байгаа тийм урталт. Тэгээд уулын урталтай Ферминьото тэр гуравч алдаг байсан. Дифо сайхан л байсан. Дифо бол төвийнх шүү дээ. Тийм шүү дээ. Дифо ч аимар шүү дээ. Ер нь тэр үеийн Тоттенхэм чи гайхамшиг шүү дээ. Тийм шүү дээ. Яг тэр үеийн эд үеийг чинь бас гоё. Гоё шүү. Манай нэг найз үдс чааваш өөр юм. Эргэсэн. Яг Тоттенхэмийг одоо амар удаан дэмжиж байгаа. Даач тэр үеийн амьд хугацаанд ер нь аврахгүй юм шиг байна. Одоо нэрээ Тоттенхэмийг нэр үзээд үгүй гэсэн ч амтаа алга. Өөний Сонхимын зогсгүй шүү дээ тэгэл. Сонхимын Поро хоёр л. Сонхимын яг маркетинг л та солонгос руу идэв говц зарчин. Тэгээ өөр юм нуурд явахдаа бас дайраад болоод байгаа хөө гол хийхгүй зүтгэлтэй тэр чинь. Тэгээ багийн ахлагжуулчих байгаа юм бас. Тэглээ. Маркетинг талаас нь бол болоод байгаа. Тэгээс одоо Сончодоо бас гол багассан шүү дээ. Дуусчлаа шүү. Ичгүй нэрээ Сонхимын Челси явах юм бол баг аль шүү. Ажилтсан шүү нэрээ. Уртлыг тэгээ загинсаар гоо даваа явчих. Тийм нэр арагшаа буцдаг гэсэн Сонч айгүй буцаж гүйж байгаа учраас бас багасч. Ядраад байгаа байхгүй тийм шүү дээ. Тийм араач чинь яг манайх шиг хөрөөний шүвч юм. Харин тийм. Нэр Сонч бас өрөвмөр шүү дээ. Хойшоо нэг харахад нэг нь баалаа бэртцсэн. Дахиад нэг харахаар дахиад нэг хүн бэртцсэн юм. Ингээд нөгөө өндөр чинь юм билээ сая бас юу Итали руу явчихдаг. Хаанаас явсан? Тоттенхэмээс. Өө нөгөө нэг өндөр нэг шар юм гэдэг шүү дээ. Оо дайргаал их зарах юм.
Дайер чинь дайер явцсан. Дайрыг өстө ийш нь тийш нь хамаагүй шагнаа. Харин тий. Дайер чинь сая явцсан шүү дээ. Номхон морийг ноолоход амархан гэж. Сая баяр нь цом авлаа Кенттэйгээ. Оо тий баяр нь Итали хийсэн чинь. Одоо явж гин дахиад. Хааш явж байгаа? Одоо энэ жил явна дахиад явна. Оо тийм үү. Тэр нь тодорхойгүй. Санал тавихад манай Лингарчиг хаашаач явах. Манай Лингарч одоо солонгос шоудаад хийчихсэн. Итэвонд ингээд аригтаа шоудаад маргааш нь очиж Никос яаж. Гаргаж идэг. Өөр хэвлийг одоо Ази лигт ирэхлээр угаасаа саккаст хийх. Тий. Гоё шүү дээ. Манай нэг хэдэн хар сагчд ирэл шоудаад. Тэрний л жишээ. Гоё л доо. Үнэхээр цаадуулсан илүү юм чи яа. Үзэгчийн татчихээн. Бэлтгэлтэй бэлтгэлгүй бараг алах гэдэг. Өөрөө өндөр бэлтгэлтэй байсан юм чинь тэнд ингээд зүгээр сайхан бараг тоглолтнөр л бие хаалгадаг. Юу шараа тайлж байгаа байхгүй талбай. Яа шараа тайлна асах юм аа нэр бараг худалч хүн дээр үнэ ш. Тийм Big Bang-ийн нөгөө янхан зардаг дуучин чинь юм блэ сүмрээ. Тэрний баандлаа ихж байгаа манай хүн жаа зогтуцтай хар тамхи татаад. Би бол мэдчихлээ. Шинжлэх бол өмнө хажуугаар зүгээр өнгөрнө гэж байж. Маличаас та сайхан шантаачаад бүгдийг үнэрлж байгаа л заах маргааш шараа тайлчих жоох. Янз. Солонгос ч бас задгаа болсон шүү дээ. Хөшгний араар гой юм болно шүү. Тийм үү? Тийм шүү. Японы хажуу цаад ч хуучаа шүү. За тэгвэл тэрийг гэж байгаа дараагийн подкаст дээр ярий заяа. Гой Ус орны нэг тийм нууц юм юу байгаа гэдэг. Чиний туршлага, миний туршлага гоё. За. Сүүлийн асуултаа асуу тэгээд дуусгая заяа. Яс дахиад шийсвэрцэн. Тийм одоо уусаа цаг магтаа тааруулахгүй хитрхи урдчлаа ч хүн сонсохгүй шүү дээ. Тийм шүү дээ. Нэг уудаг байгаа тий. Айгу бах. Энэ үед ихтэй дуртай юм яриад хүн сонсохгүй бодохгүй баг ярьж байна л гэж. Тэгтээ гайгүй баха. Ер нь хүл бөмбөгийн ойлголт авч байгаа баха. Тийм бах. Тийм хүл бөмбөг дээр чинь олон төрлийн хүмүүс нэг баг болж байна. Олон өвөгдөлтэй хүмүүс нэг баг болоод бусад спортоос өөр байгаад шүү дээ. Тэгээд тэднээс чинь нэг баг болоод нэг зорилгын төлөө тэгээд нэг гарт баригддгүй нүдэнд үзэгддгүй юм нэг сүмслэг гоё юм юмыг сэтгэлдээ тэгээд тоглодог юм байна тий. Тэгээд энд чинь алдаа гаргаж болохгүй жигд ажиллах хэрэгтэй. Жижигхэн секундын алдаа гутлынхаа үдээсийг үдэхэд л тэнд гол алдаж байгаа учраас сүүл үеийн шипинүүд бүгд одоо үдээсгүй болж байна. Бүгд нэг ойм суглал гүдэг болчихсон тий. Гэх мэтчлэн моментууд нь бүр улам нараасаа бүр 0 минутаа л явж ш. Тэгэл одоо угаасаа технологи нь өндөр болчихлоо тэр отондоо олтмоо олт гэдгийг чинь шүүхийн тулд бол камер бол бүр миллиметрээр нэмчихэж ш. Технологи нэвчин гэж байна. Тийм тэгээд дээрээс нь сэтгэл зүйчтэй болчлоо багууд чинь дотроо ингээд бас ингээд амар хөгжиж байна. Асар их мөнгө иргэл. Тэгээд их мөнгө өндөр цалинтай учраас ядуугаас баян руу шилжихийн оронд бол айгүй урдан өөрчлөгдөж байна. Тийм. Үнэхээр тэгээд авиас төвд өнгөчин бол тэгэл өстө нэр яв ядуу байлаас баба юм болж. Ажил хийвэл ам тусна гэдэг шиг нэр хүл бөмбөг дагуулсан толгоц тосдчих та. Тэ? Чи одоо тэгэл нэг клубын ардталт чинь хэдэн мянган ажилтан байж. Тийм шүү дээ. Тэд нар чинь тэгэл боддоо. Одоо зүгээр яг Бразил дээр угаасаа яг бод төр гардаг гэдэг шүү дээ. Хүү төрүүл. Хөл бөмбөг чинь эсвэл мафи нөө юу. Тэ. Энэ хоёрын аль нэг л гэж байгаа байхгүй. Тэ. Тэгэл Бразилийн зүгээр бол усан зэлгээд байгаа. Тийм, маф заавсан байдаг нөхдүүд ч гэсэн баг зүгээр хөлбөмбөгийг бол баг хэр багийн Аз багаас илүү тоглоно шүү. Тэгээд хөлбөмбөг чинь болохгүй бол хөрхийн нэрийг хэцүү. Висний спорт руу л орохгүй бол тэгэл хэцүү. Яг үн. Тэгжил амьдарч хөрхийн чаас. Гэтэ тэр бол гоё л юм л та. Монгол ч гэсэн ер нь бол боломжтой шүү дээ. Яас яриул бол. Тийм. Хөрхэн өөртөө нэг гавьхгүй байсан ч гэсэндээ тоглогчоо зараад ээж болно ш. Бас болно. Японууд зараад болоо л ш. Өнөө. Тэгээ шигсээ цуглахаараа хөөхөн үзэгч дагуулад ирчих. Ийм сайхан спорт байна. Ууланч гоё шүү. Даанч Монголд л нэг явж өгдөг болохоос фанатууд амар бай. Гоё юм байгаад. Би одоо студент очиж хөлбөмбөг үзхийг хүсэж байгаа шүү дээ. Харин одоо ер нь бол хөлбөмбөг сонирхт хүн болгоны мөрөдлөг тэр дуртай багийнхаа. Яаж хийж байгаа л. Одоо тэгэл танаа Манчестер нөгөө фанат очроо нэг залууч чинь тэгэл явчлаа шүү дээ. Тэрнтэй адилхан тэгэл болж байна. Одоо зүгээр заах уу энийг асуугаад тэгээд дуусгая сайхан. Юу? Аргуудын лигийн финал дээр за одоо Интер Paris Saint-Germain гэдэг хоёр баг гараад ирлээ. Хин төрүүлнэ гэж яг бүр практикал бодож чинь зүгээр явлээсэ гэж хүсэх биш. Тий. Яг практикал талаасаа бол манай Интер шааж байгаа гэж бодсон. Интер. Би бол PSG дээр бодоод айгаад байгаа. Айгуу жигд тоглоод л шүү дээ бүх хүмүүс нь. Нэг тийм гоцхон нэгч байхгүй л.
Тэгэл за энэ PSG баг авчих үедээ л гэж бодоод. Paris Saint-Germain дээр бол ерөөсөө ялалтыг авч байгаа юм чи Витиня шүү дээ. Тийм бил. Би бол 2 3 тоглолт үзсэн. Витиня жижиг амт нь жинхэнэ бузралж байгаа байхгүй. Хаач бүж. Тийм. Ер нь тэр хүнийг аргалчих юм бол ер нь Интер шанстай шүү дээ. Тийм. Би бол тэгж бодож байгаа. Дээрээс нь сая энэ сүүлийн тоглолтын дээр бол цэвэр тактикийн сэлгээ хийгээд тэргээр үр дүн авчлаа шүү дээ. Тийм. Тэр нэг 30 эдтэй баачга гаргаад ирлээ. Нөгөөх нь араа сайхан гол хийсэн. Тийм нөгөө артлаа аваад уртлаа нөхөн гэдэг шиг тэр хүн чинь харгалж шүү дээ. Тийм. Тэгэхээр туршлага олон жилийн нөгөө нэг яаж л муу санаа байгаа шүү дээ. Тэгэхээр тэр бол тоглолтын хэмнэлийг нэг хамгаалаад Интер аваад явчих юм бол бас үзээтэй дээ. Интер ихний үе бол хамгаалтаа л сайн өрөх хэрэгтэй. Ер нь бол юу хэлээ шүү дээ. Paris Saint-Germain-ыг харахад бол гол эхэлж оруулаад тэрний үр дүнг амар сайн барьж байгаа. Сэвжээлээ. Прессинг сайн хийж, шахалтуудаа сайн хийж, амар нямбаа тоглож. Тэгэхээр талбай бүтэн дүүр гэж тоглож байлаа. Тийм, тэгэхээр ихний голыг алдаж болохгүй. Ер нь гоцхан бол пенальт дээр авчих хэрэгтэй байхгүй юу? Доноромо Зомер хоёрыг үзье. Стамер ачин гоё юм гарна шүү дээ. Хэн илүү юм? Яг илүү дээрээ тусвал Доноромо л та. Доноромо ч уртан маар яг пенальт авьяастай тэгээд бүр. Авьяас мэдрэмжтэй. Намхаа хаалгач пенальт дээр болдгоо маа дутцгийн дандаа. Гэхдээ юу яд юм аас. Намхаа хаалгачтай ч сайн хаадаг хаалгач юм байхгүй. Зомер гэхдээ стат өндөртэй шүү дээ. Өндөртэй л дөө. Сайн өндөр. Гэхдээ пенальт бол нэрээд өндөр намж гэлтгүүд ер нь зүгээр 50-50 шүү дээ. Тийм, ер нь ингээд нөгөө юу байгаад байгаа ш нөгөө тоглолтын дараа шилжгийг тодруулдаг ш. Тэрэн дээр бол Доноромо Зомер хоёр чинь 2-2-ыг авчуу. Тэгсэн баг шүү. Ер нь тэр хоёрын тулааныг үзүүл гоё доо. Тийм ээ. Тэ. Зомер яг өөр юм жоохон чац дутаал тэрнээсээ болж гол алдаж магадгүй. Магадгүй тэр хитрхи цөмрөөл алхах юм бол Paris Saint-Germain уртл бол эвгүй штэ. Цацаа цалигтай бааж гэнэ байгаа ш. Дандаа хурдтай. Мартинес гол хийх хэцүү. Доноромо чинь сул тал нь одоо юу юм бэ? Сая бол Итали дээр чинь даваа тал хийж байгаад ямар тоглолтын дээр Итали дээр үзэгдээч вэ? Итали дээр бол өстой хог тоглосон. Харин нэлээд сул тоглолт шин. Новшин тоглосон. Би бол тийм тоглоом төсөөлөөч. Харин Доноромо барыг чирээд Итали явчих гэж би бодсон шүү дээ. Нэг тэг ч юм уу тэгээ явчих гэж бодсон шүү дээ. Тэгсэн нэлээд олон гол алдчихсан шүү дээ. Тийм, өстой хогийн тоглолт хийсэн. Харин тий. Тэгэхээр бол тийм л байна да. Интер бол ерөөсөө гол алдахгүй байх хэрэгтэй. Гол алдвал тэрийг хийнэ гэж бараг худлаа да. За Дүмпреслийн тэнгэрээ очиж нэг аюулт тарихгүй бол тарихгүй. За магадгүй. Дүмпрес тэгээ бараг өстой нэр анханасаа тактик пенальт руу дарил гэж үзмээр юм байна да. Тий. Энэ пенальт руу зүтгэх хэрэгтэй. Ер нь цагийн шахаал стандартаас задуулж харин юм болгох боломжтой. Магадaltaй шүү. Тий. Ер нь Дүмпрес орж ирээл тэргээр нэг юм хоц ухаан шиг эргүү юм орж ирэхэд тэнд Мартинес чинь бас цацаа цалиатай баачгаа шүү. Чихэн шүү дээ. Чихүүртэй юм бохгүй. Төвөнд отлогч. Ер нь жижигэн дөвөн шүү дээ. Цааш юм бол чихээтэй. Тэр бол чихэн шүү тийм. Гэхдээ Доноромо амир л та. Тэгээд Мартинес чинь сая дэлхийн аварга дээр чинь пенальт гол хийсэн шүү дээ. Ер нь Мартинесийг үнэлэх хэрэгтэй. Аргентин дээр бол тий. Жохон нэг тийм панк тэнэгдүүн шиг царайтай. Гэхдээ бас сэтгэлтэй тоглож байлаа шүү. Сүүлийн үед харин хайтах болцсон байлээ. Дасгалжуулагчтай байх шүү. Нэлээд төв болцсон байлээ шүү. Базаадах шүү. Гоё сэтгэл санаа суудсан гоё. Яг гоё ид үе дээр ирсэн байлээ. Догтлол багтаа. Ер нь айгүй гоё болцсон байлээ шүү. Гоё биеийн тамираад. Хэдэн цагаас байлаа? Шүн. Тэгэл 3-4 2-3 өсөл. За одоо тэгээ сонсогчдод тэгээд хүл мөг сонирхоод үзмээр санагдвал 5 сарын 31-ээс 1-ний өдөр шилжих. Тийм ч айгүй гоё финалыг үзээрэй л гэж. Энэ нэрээ 3 Европын цом амар гоё ач холбогдолтой тоглолт болж тэгж байгаа. Аваргуудын лиг бол ийм 2 гоё хаалгачтай. Тий. Ирсэн байна. Яг хаалгачаараа энэ төвшөнд ирчлээ. Амар нөлөөтэй хаалгачтай ирсэн. Хаалгачийг үзэх хэрэгтэй. Түүх талаасаа бол Интер бас аваасай. Тасарчлаа. Paris Saint-Germain бас анхныхаа аваасай. Дембеле дараа жил гангарахгүй шүү. Найдваргүй шүү. Наад ч бас аригчин баач гэж бас. Бэрт нь бас эн чинь шилэн шилбэтэй. Тэгэхээр бол амархан гимч гэдэг. Дембелег ийм байгаа дээр бас хүртэх юм а хүртэх хэрэгтэй. Тий. Авраг авчих хэрэгтэй. Байгаасаа гэж хүсэж шít. За тэгэнгүүт Мартинесийг бас би аваад дэлхийн шилдэг үл бөмбөгч болоосаа гэж хүсэж байна. Дэлхийн авраг болцсон одоо аврагуудын лиг төрүүлүү дуусаа өстэй. Бүх юмыг авчлаа шүү. Тийм эн чинь гоё тоглогч шүү дээ. Хайрын хүн шүү дээ. Мессигээ яриад. Сери А төрүүлсэн. Төрүүлж үзтээ. Аврагуудын лиг төрүүлчихвэл одоо тэгээд Лукакутагаа анжилтж байгаа төрүүлсэн шүү. Тэгэнгүүт ч одоо тэгээд аврагуудын лиг дэлхийн аврагтай
Италига лиг дөрүүлсэнд чинь том 3 шагналтай баавар тамирч байна. Европа лиг дээр бол 2 уналтанд орсон 2 баачка үзэгч. Английн 2 том л баг шүү дээ. Түүх бол томтой. Түүх томтой. Одоо бол сугарсан. Тоглогчдын листийг харуул бас өөрхөн мөнгөн дүн гарна. Тий. Тэгээ яг энэ Европа лиг дээр тоглож иж одоо аврагуудын лигт яасан орох гээд байна. Тэгээ хоёулаа яг 16 долоо дээр явж байгаа. Доош унахгүй да баярлсан. Аль хүмүүс хийж байгаа. Угаасаа шийдчихсэн. Конференц дээр чинь юу байгаад байгаа шүү дээ. Хоёр залуу байгаад байгаа. Нөгөө нь Челси үнэхээр залуучууд байж байгаа шүү. Яг буцалж чинь тэнд бол зүсний авиргаа дэлгэсэн одоо Антони үзэж байна. Тийм. Нэг нь ядуу залуу баг, нөгөөт нь баян залуу баг. Тэ. Челси дээр бол одоо би бас Энцог бол цом авах хэрэгтэй. Ер нь би Энцог Челсигээс энэ жил бол үнэхээр бас. Гэтэ удаагаас энэ цомыг авахгүй бол конференцийн цомыг авахгүй бол бараг солигдно. Би тэгж хараад байгаа. Тэгэхгүй л яг сүүлийн хагас 2 сараас хойш бол унчлаа шүү дээ. Цагаан сар хүртэл алж ийсэн шүү. Уун гоё шүү дээ. 2 2 л орж иж ийсэн шүү дээ. Би ч Энцогоо дэмжиж байгаа байхгүй. Ер нь би ч Аргентин талтай байгаа юм шүү. Тэгж байхгүй. Цагаан сараас хойш зүгээр унсаар одоо 5 дээр дүнгийн данgan тогтчих шин. Челси гэхдээ конференцийг авах хэрэгтэй. Авж иж Европын байр чинь баталгааж шин. Тэгвэл одоо бол бас амар эзэгтэй байгаа шүү дээ. Астон Вилла, Ньюкасл гэсэн юм сенсацтай баачгаанууд ч бол бас мөчөг өгөх. Ноттенхэм чинь сая тэнцсэн багийн эзэн боож өгөх гэж байна. 5 дээр байгаа. Тийм. Тэгэхээр амар Астон Вилла чинь бас ахаад арталт нь оноо зэрэгцэн явж байгаа. Челсигийн байр амар байгаа шүү. Юу н алцаантай байгаа. Манайх бол тавирсан байгаа. Ер нь бол танах гэхдээ баг манайхтай тоглоход баг хожигдоо хайчих юм байна дөө. Маа хаяхгүй баха. Нөө юунда Европа лигт анхаарад. Анхаарна л та. Тийм. Тэгээд Челситэй энерги зарцуулаад Европа лиг. Танаа талбай дээр байсан баха. Биш сая Ньюкаслын талбай дээр тоглосон чинь дараагийнх манаа дээр гэсэн үг. Танах дээр манайх. Гэтэ нэг баг танаа Антори юм бэ? Анторим. Аморим. Аморим ч бол баг нэрэ хаян да. За зүгээс хайснаа зарлж байгаа. 16-д бол бат болчлоо. Тий. Тийм учраас үлдсэн тоглолтууд хожигдсан чамаалга. Европа лигт төрүүлээ. Тийм манайх хаяад айгүй гоё тоглон танах бас эргүү царайлаа тэгээд бас хайчих үү. Хайцсан юм шиг тоглоод байгаа шүү дээ. Уун зүтгээд байгаа ч гэсэн дээ. Үгүй сая уул айгүй ач холбогдолтой тоглолтын дээр зүгээр тэр Джексон тэнэгтэж гарч ирэл тэнэгч байгаа байхгүй юу? Хүн рүү гүйж заавал тохиолдож байгаа. Тийм тэгэхээр яг тиймэрхүү юмудаас болох үү. Манайх бас эргүүтүүл шүү. Манайх бас том багтаа бол эргүүтэлсэн. Савсаг нь бол алдсан л да бас. Тийм аач чи сая Сити мититэй бас тийм үзит Арсеналтай бас яалаа бас сайхан ташилцлаа. Тэ? Юу. Бас үзэх гээд байгаа маа. Одоо Касимиро энтриг бол манайх 50 шүү дээ. Яг үзэгчд фанатууд нь тэгж хүлээх юм л да. Угаасаа том түүхтэй баг учраас том ривал тоглох юм чинь. Доошоо байсан ч гэсэн энэ муу нөгөө хуучныхаа эдийг бол бавдаг байх хэрэгтэй гэдэг л хүлээл байх юм байна. Сая сүүлийн тэр тоглолтын дээр ч гэсэн эдийн тоглолтыг гаргуунд нь гаргасан ч гэсэндээ юу яасан шүү дээ. Угаартыг оруулж ирсэн, маунтыг оруулж ирсэн. Бас чинь огт амрааж болохгүй гэдэг шүү дээ. Тэгэхээр бас тэр оргил үе дээр бол бас эргчил нэр манай маунт уул найтайгаан тоглох байх та. Гимтлээс ирсэн. Одоо тэгээд Аморим чинь бас таалагдаад ах шиг үл шүү дээ манай маунт. Маунтыг ерөөсөө айгүй хүлээж байгаа өөр. Харин яг бэртлэн дуусах би яг ашиглан бокс ту бокс би яг ухаантай нөгөөт нь яж дуулна. Толгойтой. Айгүй толгойтой. Тэгэх юм бол ингээд юу химминийга Бруно хойш нуурагшин татаад гүйлгэж мүлгээд гоё тий. Гүйлгээд ингээд манай хин чаа гүүн л дээ. Бруно бол гүү шүү дээ. Гүү. Манай хин айгүй л танаа нөгөө Хооланд чинь баг тоглолтод орчих шүү. Манай маунтаас болоод маунт ч бас цацаа цалгаатай пас юм шүү дээ. Тэр хаваарч тайсан пас мас бол сая сүүлийн тоглолтод орлоо шүү. Харин тий. Цолгоогоор гол хийж үзүүллээ, баруун нараа хийж үзүүллээ. Тэгэхээр авьяаст. Яагаад Челси явуулсныг би юус ойлгохгүй. Явна. Гайхал. Тийм сул хаягтай гараан дээр л хаяа. Тэгэл 2 дугаар хагасаас бол үзэн шүү дээ. Тийх бах. Танах тэр ихний үйл хийх хэрэгтэй. Тийм байна. 2 дугаар үед манайх бол эхлээд гарах хүнээч би мэдчихээн. Дөө хаарв гэдэг баахан 18-та бацан гаргана. Тэнгүүд нөгөө хэд зүгээр цацаа цалгаатай цацаа тавьчихсан. Тэрэн дээр бол тоглолт хийх хэрэгтэй. Манайх төвийн хамгаалагч Ёроморо бэртцсэн. Хөрөөний шүд байдаг юм. Дээр үднийг хоёр талаас нь барьж байгаа нь ингээд гачаалтаж хөрөөддөг нэг хөрөөч юу л нэг сар шиг хэлбэртэй. Тэрний шүд шиг болчиход байна. Бүр холдоод байгаа манай шүд. Яа. Манайх бол юу болч Магуайрыгаа ч амраана. Тийм бах. Угаасаа юутай Тоттенхэмтэй үзэхдээ Магуайраа тоглоулна гэж үзэх юм амраана л да. Тийм тэгээ тоглолт. Европа лиг финалч хийзээ. Одоо ч авруудын лиг юм бол өмнө нөгөө. Авруудын лиг чамаас үл тоглоод дуусна.
Тэгвэл тэгэл конференцийн араас л юм л да. 2-7 хоногийн дараа л сонсоод байсан даа би. Тэгвэл яг тийм юм байна. Тэгээ баг 7 өмнөх 7 хоногийнх нь амралтын өдөр ч юм уу конференцэнд яваад, ажлын өдрүүдээр нь Европонд яваад тэгээд хагас сайнаас бүтэн сайнны шилжих шөнө юу явах юм бэ шүү дээ. Тэгээ манайх танаа манай тоглолтууд амаргүй. Ер нь амаргүй. Ер нь бол монголчуудын амартай нэг ч ялах. Ерөөсөө амаргүй байгаа. Челси бол үнэхээр номон толгуурт орсон байгаа. Манай Челси ч энэ жил их зовлоо л доо. Сая яж чад нөгөө нэг Монголын нөгөө нэг юуных нь сонгуульд нөгөө нэг Батцуур нь очоод Батцуур одоо яаж байгаа юм? Сонгуульд нь саналаа өгөө нөгөө ам дотрын гаргаад ирэх юм аа. Тэгээ тэрнээс одоо өөрөө унчих юм аа. Батцуур бол зайлоо. Тэгээ шууд хэлэн зайл гэж хэлэн Батцуур. Сонсч ивэл чи зайл. Нэр илүү арж юм билүү толгоос хинт ч хэрэггүй юм байдаг байхгүй. Тий. Хаал ил. Манай Челсиг юм бол энэ жил нэлээд зовлон үзчих. Манайх бол чимээ нэргүй. Маах эвлэрч. Нэр танаа юу дэмжигчдийн Монгол дахь юуных нь ерөнхийлөгч нь хин гэдэг юм бид. Хуучин Тэмүүжин гэж угаасаа нэг залуу байсан. За. Тэр хүн бол бөөрийн өвчнөр насрсан. За. Тэрнээс хойш манай клуб бол ер нь ямар ч үйл ажиллагаагүй, ямар ч зохион байгуулалт байхгүй. Тэр хүн ер нь Монголын бүх хөл бөмбөгийн клубүүдэд аюул ач холбогдол үүдтэй байсан байхгүй. Ер нь бол бүх юм фанатуудын юм цуглаан юм бүх юм Монголын лимиг аюул оролцоотой залуу байхгүй. Ер нь бүгд мэдэн цаадгаж нь бас өөд болоход бүгд ирж юу яаж гэсэн шүү дээ. Дэмжлэг үзүүлээ. Түл чи одоо нэр дэвшүүл яадаг. Ман чи нэр дэвшгүй. Ман чи харин тэр даргын доор багс. Яг туслах нь гэж. Тэгээ дээрэс нь би ч өөрөө ядаргаатай өнгөрчээс яг зөв даргуу, буруу даргуу. Зөв даргуу байх юм бол тэгэл фэн клубүүдийн уулзланд бүгдийн сайхан насралтнаар ихтүүлээ. Би ч амар шахагч. Спортлог хүмүүсийг эсвэрлэг болох гэдэг юм. Сайхан шахдаг юм байна. Тэгэхээр бол энэ жилийн Европын тоглолтууд үнэхээр гайхамшигтай байгаа. Яг энэ дээр бол хөл бөмбөг анх үзэж байгаа юм бол үнэхээр цагаа гаргаад үзэх хэрэгтэй. Үзээсэй гэж. Лигийн тоглолтуудыг одоо үзээд хэрэггүй. Угаасаа тодорхой болсон. Тийм стоп фанатууд нь л үзнэ үхээс тэр бол зүгээр ямар ч хэрэггүй ач холбогдолгүй юм авшин тоглолтууд байгаа тийм. Тэгээд 2026 оны дэлхийн аврагч Америк, Канадад болно, Мексикт болно. Одоо яг хөл бөмбөөр бол яаж л үзэж эхлэх хэрэгтэй. Гоё сайхан мэдэрх хэрэгтэй. Үнэхээр нь босод. Тэгэх юм бол тэр чинь Монголын цагаар өглөө гарна гэсэн үг. Үнэхээр нь гоё ихгүй. Өстөгөө үлийн хилэн дээр үзэн гэж гайхамшигтай. Дандаа хоцоо одоодн дээр үзэн гэдэг чинь. Заавал яг өглөө босоод пи уух юм даа суултаас нь тоглолтоо үзэж эхлэв. Гоё л та. За ингэж уусах уу тэгвэл хийгээ дуусгая. Тэгээ ер нь бол дараа нь бол хөл бөмбөгөө сайхан ийцэгтэй үед нь ярьжээ. Тэ? Одоо 8 одоо 100 дуусна. Тэгээ намар гоё яри. Тэгээ дараа нь суулаа гардаг Европын тэднүүс дээр нь гоё яри. Таамаг маамаг дэвшүүлээ. Өнгө зүсийн яри. Тэ? Авгаа хүүхний яри. Тэгээ оролцоотой бүх юмнуудын яри. Хөл бөмбөгийн иргэн таримдах гоё юмнуудын яри. Тэгээ дээрээс хөл бөмбөгөөс улбаалаад гарсан бизнесүүд ч гэсэн байдаг шүү дээ. Тамирчин байж байгаа зодог тайлбартай өөр бизнесээ хийх амжилттай хүмүүс гэл. Тийш. Тэрийг бас ярьж болж байна. Одоо Ньюкаслын менежер авгаа бол тэ морин доорлуулгын газар л сайхан ганц ажиллаулдаг гоё байсан байхгүй. Тэгтэл ингээл босоод ирлээ. Гоё юмуд байна шүү дээ. Тэр спортын гоё сайхныг мэдрэх хэрэгтэй. Зөндөө байна. Юу манай Манчестерт чинь бас яг Манчестерийн галтгоонд нь ажилладаг байсан залуу байдیں۔ Бас фанат залуу. Тийм үү. Яг тэр нөгөө нэг буудалд нь ажилладаг байсан. Тоогооч залуу байдیں۔ Одоо тэгээд яг шинээр хөл бөмбөгийн яж байгааг бол одоо нөгөө нэг яг Премьер Лигийн доотлын доод түвшнийх нь лигт шинээр гарч ирж байгаа Wrexham гэдэг. Багийн эзэн Ryan Reynolds нөгөө нэг Deadpool тоглодог залуу. Америк эзэн тэр бол тэр багийг хамгийн доод түвшний тэр чинь нөгөө 4 түвшний лиг байгаа шүү дээ. Тэрний 4-өөс нь хамгийн доотлогоос нь байхад нь унтсан дампуурж яхад нь худалдаж яваад засварыг ийгээд стадионыг сайжруулаад тамирчдыг нь цалинжуулаад үр төлбөрийн дуусгаж мусгаад менежмент хийгээд одоо яг Премьер Лигийн доотлох руу ороод ирж байгаа. Тэгээд тэрэндээ ахаад дээшээ гараад ирэх юм бол эх жилээс дараагийн жилээс гоё өөр болоод Премьер Лиг хөл бөмбөг яг дата аналист уйлдаад бизнес ороод ирсэн. Одоо бол яа. Айгуу ачаад бүгд мангар хурдтай болж байна. Тий. Дээр үдэл өстө нэрийг ганц хөл бөмбөг үзэгч тэрээс унтаж босоод. Харин одоо бол амар болсон шүү дээ. Амар хурдтай, амар гоё юм актив болсон. Амар гоё тоглохотой болсон. Амар хамгаалал. Судалгаа сайн болчихлоо. Тэгээд дагаад бүр хөгжүүлэлт нь амар болчиход байна л да. Ерөөсөө хин нэг үйлрэлд аль хөлөөрөө хэдэн пас өгч ин гэдгийг хүртэл тоолоод гаргаад ирсэн. Тэр зохих байралд нь тавьж ийн. Амар юм болчиход шүү дээ.
Тэгэнгүүт дагаа дасгалжуулагч нь улам стрессж जैन. Улам нүдний хөхрөлтний ихсэж जैन. Улам халзан болж जैन. Үстэй дасгалжуулагч байгаа боллоо. Тийм сайхан Монголд ирээд сайхан одоо зохины доотлын одоо сайхан татуулах хэрэгтэй. Өөхний тасаар тасалчмаар юм шиг ингээ сайхан. Тэгээ сайхан зундаа амарчгууд нь хөдөө аваад байгаа нуруу цээж хоёрын дээр нь сайхан гүүний саам төрхөөл гадаргааг нь гаргаал дэвт миш ингээгээл буцаага явуулчихдаг. Ер нь Монгол тим бизнес ивэл алах юм шиг дасгалжуулагч нарыг амраах төв. Хүүхдүүдээ бас хичээллүүлэх хэрэгтэй. Тийм. Үнэхээр гоё спорт. Гоё спорт. Ер нь ингээ бөмбөгийг хөлөөрөө ингэж контролд нэгтгэж гайхамшиг үстэй. Ер нь болвол яг уу ямар ч спорт бол хүний сахилга баттай болгодог. Тий. А багийн спорт болохоор сахилга бат дээрээс нь бусад юмтай жигд явна гэдэг юм байдаг. Хамтын ойлголцоо сайн байна. Амар болгож байгаа. Тэгэхээр хүн спортоор бол хичээллүүлэх. Тий. Одоо яг л тэгжээж л гоё юм. За энийг дараагийн сэдвүүрүүд дэлгэрүүлж ярихгүй бол хадуур явах гэдэг. Тийм байна шүү дээ. Будаа болох. За тэгвэл ингэ дуусгах уу? Тэгээ дуусгая. За тэгээд подкаст ерөнхий ивент тэтгэгч Monda House гэдэг нэг хачин газар байгаа. Тий. Алтарт Monda House маань та бүхэн сонирхчихвэл одоо энэ дугаараас эхлээд доотлын description хэсэг дээр Monda House-ийнхаа линк мэдээллүүдийг давхар байршуулад явуулчихна. Та бүхэн сонирхоорой. Ирж үйлчлүүлээрэй. Ойроод амьдардаг бол орж ирээрэй. Минь тустай байгаарай. Манай сонин газар байгаа даа. Тийм Monda House-ийн ороо гарааны нэг хэсэг болцоогоорой гэж хүсье. За сонсон баярлалаа. Найзтай баярлалаа. Харин чамд баярлалаа. За сайхан болчихлоо. За бай. Баярлалаа.